Хөлөг эрдэнийн дээдлэгч хөх Монгол түмнийхээ энэ өдрийн төмөн амгалан айлтхан мэдчлээ. Монголын үндэсний малчин телевиз, үндэсний өв соёлоо дээдлэгч Дидиш компанитай хамтран хүргэдэг Эрдэм туяачид Эрэмгийн хөлгүүд цувралын ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дидиш. Манай энэ удаагийн зочин Дорногов аймгийн Сайхан дулаан сумын угуул, Говьсөнбөр аймгийн Шивээ говь сумын харьяат, Монгол улсын алдар туяач, Монгол улсын аврага дуучин, Гомсөрөнгийн Адиа сүрэн байх болно. 2021-2022 оны улс бүсийн уралдаануудаас онгон хөлөг морьд нь 10 айраг төрөв хүртсэн. Энэхүү амжилтыг бий болгосон алдар туяачтай хэрхэн одоо үржил сэлэгцийн зөв бодлого баримталж сайн адуу гаргаж авсан тухайд нь за мөн хэрхэн одоо уяа салгаа тааралдаг тухайд нь ярилцахаар студид орж авчирлаа. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? За Адиа сүрэн ахтай энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Намайг нэвтрүүлэгт урьж оролцуулсанд их баярлж байна. Ингээд Монголынхаа нийт уяачид хамтран зүтгэгч нартаа сайн сайхан бүхний хүсэн яриж хөлөг морин хурдан байхын үл зүйтэй сайхан ярилыг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Тэр өрөөл бат сайхан оршихолтгой. Тэгэхээр морины уяачид бол одоо морь бар нохоогоор ивэл юм а гэж ирдэг. Яалтчгүй уяачдын ивэл бар жилд одоо морин ивэл бар жилд Адиа сүрэн ах маань одтой сайхан наадлаа. Улсын бүсийн уралдаанаас 2-4-8-6 хайр хүртэнэ гэдэг бол бас нэлээд өндөр амжилт. Тэгэхээр энэ жилийн бүсийн уралдаануудаас одоо ярилцлага эхлэе гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаан, за Дундгой аймагт болсон говийн бүсийн уралдаанууд таны унган хөлөг морь одтой сайхан давхиж унган эзнээ алдаршуулсан байгаа. За тэгээд улс бүсийн уралдаанууд одтой давхсан хөлөг морьдынхаа удам хөгжлийг танилцуулахгүй юу? За Ховд аймгийн баруун бүсийн уралдаанд их насан төвлөсөн хээр морь амун айрыг дөрөвт хурдалсан хээр морь энэ төр бол нэг эцэгтэй. Манай санчир хэргээд хурдан олон төрөж яригдсан хурдан азарганы төлөөд байд юм аа. Амун тэнд хязаалан үрээ бас төрүүлсэн. Хязаал үрээ болохоор тэр пансионат гээд араб азарганы төлөө. Биеэр жижигхэн гардаг тийм төлөөд нь их хурдан байгаа. Говьтай олон төрүүлсэн, Баян онгорт олон төрүүлсэн, Ховдод мөн төрүүлсэн тийм хөлгүүд байна да. Хөвсгөл аймгийн хувьд бол Хөвсгөл аймагт Эрлий сонгомд дунд насанд тэр амар санаагийн хөрөөрөө төрүүлээд Сэлэнгийн Нямживын Ням сайхны зээр дүрээ аргийн ам үзүүлсэн. Ингээ нэг үрээ нэгэн төрүүлээ нэг нь ам үзүүлсэн амжилттай байна. Мөн юуны хувьд Дундгой аймагт бол тэр манай Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын Малдай баатрын зээр дүрээ сонгол дунд насанд айргийн 3 турдалсан байна. Ийм л амжилттай байна энэ жилийн хувьд бол. За хоёлаа ярилцлага жоохон дэлгэрүүлье. Баатар Ховд аймгийн Зэрэг сумын Харьяат аймгийн алдар туяач Баатар үлгийн халтар морь гэж өнгөрсөн жил одоо 2 жил дараалал баруун бүсийн уралдаануудад төрүүлж харагдал. Өнгөрсөн жилийн Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд соёлын дөрвөлөөд энэ жил их морь Ховд аймгийн баруун бүсийн уралдаанд төрүүлсэн тийм ээ. Энэ халтар морины их нь ямар удамтай гүйн за эцгийнхэн түүхийг бас та дэлгэрэнгүй сайхан яриад өгвөл тэр хоёр хэр морь бол нэг халтар морь тэр шар хэр морь бол нэг эцгийн төлөвүүд юм байна шүү дээ тийм. Тэр эцэг нь болохоор манай нөгөө хоёр даншиг төрүүлсэн алаг азарганы төрсөйгч хүнээс гарсан. Тэгээ санчир хэргээд тэрийг тэр балетгээд азарганд хураалгаад тэр санчир гараад тэгээ тэрний төлөвд нь одоо 25-тай одоо хурлын задуунууд л хурдлаад байна гэсэн үг. 25-тай дуу гэсэн үг. Баатар үлгийн халтар тэгэхээр 25-тай дуу болох юм. 25-тай. Одоо хурлын задуу гэсэн үг. Нөгөө сайн мөр эзнээ ирж явна гэдэг шиг эн чинь Говь Алтай аймаг руу зарагдаад Говь Алтайгаас Баян хонгор зарагдаад Баян хонгороос тэр Баатар үлгт очиод тэгээ 2 жил дараалан даншиг наадамд хайрагдаж төрүүлж байгаа тоо да. Танаас бол дааг авсан юм уу шүтлүүрээ авсан юм уу? Надаас бол тэгээ Говь Алтайн Нямаа гэдэг залуу аваа явсан. Тэгээ тэр инх хамгаалан гэж залууд өгөөд инх хамгаалангаас Баян хонгор руу зарагдаад Баян хонгороос Ховд руу зарагдаад тэгэл яваад байгаа та. На сайн мөр эзнээ ирж явна гэдэг нь үний юм. Баатар үлгэр дээр л очиж хурцтай байжтэй тийм ээ. Тэгээ Баатар үлгээд аймгийн алдар туяа сайн залуу байна. Монгол улсын бас шилдэг байж болж байсан Ховд аймгийг төлөөлж. За тийм баг. Ер нь Ховдын бүсүүд тэр аваар их сайхан нааддаг тийм залуу юм лээ. Тийм манай дэржин надад үзэж юусан тэр надад саад өнтер авсан. Соёл хүртлийн халтар морь юу яаж хурдалсан дуу юм бэ? Соёлын хүртлийн тэр Говь Алтай аймаг Баян хонгор аймагт харигдаад байсан жижиг наадамд.
Тэгж бол овоо надад төрүүлж энэ төр байсан юм аа. Бас урагтаа гарч илсэн. Тэгээд тэр баатай үлийг авсан юм билий. Тийм л юутай да. Өнгөрсөн жил дөрвөлөөд энэ жил төрүүлчихлээ тийм ээ. Тэр нөгөө совдынхан тэр хээрмөр гэдэг болохоор бол дөрөвт ордог хээрмөр нь болохоор одоо доорногт Данзай авжаагийн 210 жилд төрүүлж байсан соёлынгийн төрсөн дүүгүүнээс нь гарсан. Тийм огшилтай хатуу байгаа юм тэр бол. Тэгэхээр худаа дуу заавал нэг огшил татаж л явдаг. Нарийн хөөгд үсгээд ийм л юм байна. Энэ хоёр жацуу юу? Нэг жилийн унагууд уу? Гуйха нөгөө нэг жилийн унаг баха. Тэгээ нэг жилийн унагаа нэрч. Хоёул энэ жилийн хавчиг мөрд юм ба штэ тий? Энэ жил хавчиг мөрд. Нүдэн соёлон байцгаасан. Энэ шар хэрвэл шууд л тэр совд гэдэг эзэндээ очив юм уу? Ховд аймгийн Дарвсумын хараад совд юм байна. Тэгээ говалтаагаар л дамжиж явсан надад болж. Ховдоос ундаас хүнгээж одоо аваагүй. Дандаа говалтай баян хонгорхол авдаг. Тэгээ говалтаагаас зарагдаад цааш нь дамжсаар яваад тэр совд гэдэг үгэнд очив юм билий. Мөн тэр инхан болон хоёроос нь очсон баг. Яма хөгдөг хоёр залуу байсан. Тэр хоёр дамжуул зарсан. За мөн Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд Баянгор аймгийн Баянгуу сумын хараад Баяр сайхны хээр гэдэг өрөө бас их хурдан байгаа. Өнгөрсөн жил бас аригдсан. Өнгөрсөн жил хязгаал өрөө төрүүлсэн юм ээ. Өнөө жил аригдсан баха. Тийм өнөө жил 5-аар тагсан байна. Энэ жил Баянгортой 5-аар тагсан. Баянгорын юунд. Энэ нь болохоор бол мөн төр хээр азарганы их гүнээс гарсан. Гэхдээ араб бицэгтэй. Араб бицэгтэй болохоор 50-тэй гэсэн үг дээ. Энэ очиод сумдаа олон төрүүлсэн юм чинь. Тэгээс үлд нь Баянгорын ховдын дайшигт хязгаалan төрүүлээд тэгээ энэ жил аймагтаа болсон баруун бүсийн наадамд аягийн 5 тортолсон байлээ. Та ер нь одоо энэ яриад байгаа дуунуудаа бүгдийг даагтанд нь зардаг юм уу? Эсвэл одоо дандаа сарва байхад нь ирээ авчихдээ шүү дээ. Эдгээр чинь нэг 12 сард л ирээ авчихдээ. Сарва байхад нь л. Бас тийшээ нэлээ бэлчээр муутай тэгээд айхтар өндөр газар болохоор тэгдэм юм тэр ууланд эрт очивол өөрхөн давжаардаг гэж ярьдээ шүү дээ. Эрт авчвал тижээгээ давжаа болгоно хэмжээндээ багтаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгдэг юм шиг байна. Ер манай утгаас цаадуунууд бол тийш очихоор биеийн жижигэрд юм лээ өсдгүү гэсэн бас. нөгөө хүүтний одоо хүүтэн байдлаас бас ихтгэдэг юм шиг байна тийм л юм шиг байна. Тэр өмнө говийн ноён сумд очиад донтрол өсдгүү гэж ярьдаг. Давж ярьдаг гэдэг. Өмнө говь ч одоо бас их сэрүүн өвөлдөө тийм сэрүүн байдаг газар уу? Өмнө говийн нөгөө 3 сайхан уул ноён чинь том уулан дотор байдаг ш ноён сум чинь. Тэгж ярих юм бэлээ. Ер нь бол дандаа сарванд нь л зарчаад байна тий. Хэрвээ одоо бас сүйтэй дааггүй ихийн хусраачвал би хааны хувьд бол их томир болоод магадгүй бас хурдлах чадварын хувьд ч гэсэндээ сайжирч магадгүй юм. Энэ сонгомл ангилд одоо энэ жил төрүүлээд байна шүү дээ. Амар санаагийн гэдэг байгаа тэр хүн. Эднэр бол одоо бас сарвандаа зарагдсан юм уу эсвэл дааг бахтаа ч юм уу. Одоо миний ярьж байгаачлан хусрааж үзсэн үү гэж асуух гэдэг юм. Тэгвэл би хааны хувьд ер нь ямар болохоор байна вэ? Тий, хусрааж үзээгүй би энэ тэгээ нөгөө эхийн зардаг байхгүй юм чи. Саван зарчвал би тэг хоос өлдөн шүү дээ чинь. Тэгэхээр дандаа эхийн зардаггүй. Энэ уцаа сарванд нэрэл аваачдаг юм. Тэр энэ жил Хөвсгөл аймагт төрүүлдэг тэр хэвэр манай хүн юм хүүгийн адуу байгаа юм. Юм хөө зарсан тэрийг. Гэхдээ яг Хөвсгөл рүү зарагдаагүй бас л дамжсал хат баг тэр. Тэр ам хузуудаг юм сайхны зээрд гэдэг нь болохоор энэ нөгөө нэг айцын даван дээр нөгөө дуудлага худалдаа болсон шүү дээ. Тэнд ирээд зарах ихтэн зарах гэдэг үсэн чинь нэг ч юм тоогоо зүг аваацгүй гологдсаад байгаа юм бол. Тэгээ хин тааж авсан. Тэгсэн чинь тэр Нямсаан гэдэг залуу аваад сэлэнгэд нэлээд хэд төрүүлсэн. Энэ жил ихэд сэлэнгэдээ их хол төрүүлж байгаа юм лээ. Тэгээ Өвсгөлд очиад сонгуульд дундасанд ам үзүүлж юм лээ. Тэр хацтай хүн яхамаар тэгээд эзний ярьж явдаг л гэдэг үний юм шиг байна л да. Тэр болон уяач нар чинь үнэ хэлцээд дуудлага худалдаагаар 20 хэдэн сая хариултад хамгийн дээдлийнх нь авсан ш тэр айцын давааны худалдаан дээр. Тэгээ миний төмөг нэг ч тоогооч хараагүй. Тэгээ тэр Нямсаан гэдэг залуу аваад хортлоос. Даагнаас нь аваад хортлоосон да тэр. Авраж дааганд нь аваад явсан. За одоо жишээлбэл энэ жилийн бүс уралдаануудыг ярихад Баян хонгор, Ховд, Дундгой,
бүсийн уралд дундгой тулсан бүсийн уралдаанууд таны унгаа одоо төрүүлж авчихсан байна шүү дээ. Хөвсгөл дөрвөн бүст. Тэгэхээр ер нь бол одоо Адиасвар алдртын унгаан адуунууд Монгол орны аль аль суманд аймагт очисон байна вэ? Голчлон ер нь аль аймагт илүү түгээмэл байгаа вэ? Ер нь Баян хонгор, Говьалтай, Завханд байгаа, Хөвсгөлд байгаа, Булганд байгаа, Ховдод байгаа. Одоос Баян өлгийгээс нэг аймгийн алдартай байж гэдэг хүн яриа л байгаа бас. Тэгээ Сүхбаатарын аймагт азраг зарагдсан байгаа. Доронтой аймагад байгаа. Доронтой аймагт бас би нэг алдартай байж авсан бас. Тэгээд Дорногов аймагт ихэнх гин вэ. Тэгээд Дорногов аймгийн адууг сайжруулах гэж нэлээд сумд юмд нь юу гэсэн дөө. Дорногов аймгийн аль аль сумдад байна вэ? Тэгээд Улаанбаатар, Халтан ширээ, Дэлгэрэг сайхан тулаа. Энэ 70 жаргалан айрыг энтсэл байгаа та. Зам үүдч их байгаа. Инжил гихтэл Дорноговын наадмыг очиж үзэж байхад манай унгаа дууны азарганы төлөөд нэгэд хоёр дараалан нэгэн төрүүлээд нэг нам үзүүлж чинь л. Хоёулаа манай унгаа азарганы төлөөд гэдэг. 25 та дааганууд. Азарг гэхэд айргийн дөрөвт хурдалж ийлээ буурлаа азарг. Дорноговын сайхан дан сумын хөрлөгийн хам азарг их мэдчилнэ гэж. Адуу сайжирсан. Дорноговын адуу гайгүй болж байгаа юм шиг үлээ. Тэгээд Дорногов бол энэ жилээс их олон цэвэр азарг авсан байлээ. Манай говь сумбрын амжилтгаагүй 70 жаргалын тэр дагуудаал цэвэр азарг их авцгааж байна. Адуу сайжрахад улам сайн болох бах та. Өрсөлдөө ихтэй л болж. Энэ одоо цэвэр азарг оруулж ирлээгээд адуу үнэхээр сайжрах уу? Зөвхөн хурлах чадварын тухайд л нэмэгдээд бусад талаараа бас сөрөг талууд байна уу? Ер нь хурлах чадвар нь сайжраад байгаа болохоос биш. Нөгөө тижэл юу энэ төр бол бас заавал хэрэгтэй л болж байгаа юм л да эдгээр чинь. Хүн чинь ганц юм авчаад ямар тээгээ ямар өсгөөд энэ говийн хүнд нөхцөл заалчилтай биш. Тэгээд заавал эдийн засгийн хувьд бол заавал чангарч ирнэ дээ. Заавал хөндөрнө гэсэн үг. Сүхбаатар аймаг руу бас гарсан дуулцсан уу? Сүхбаатар аймгийн Наран суманд бас тэр манай алаг азарганы дүүгээс нь гарсан. Бас тийм азарг явсан. Тэр бас тийм хувьд нэлээд нөлөө хойшин заарна гэдээсэн хойшин сэлэнгэд байгаа гэсэн үг тэгсэн бас. Зураг дуулдаал гэдэг фестер тавьцал яваад байсан. За ингээд хаагуйн дан шандуун намхтай хөрөөл заазрах байсан да. За хоёулаа 2021 онуудын бүсийн уралдаануудыг ярьсан. Нэг мөсөн одоо танаа адуунуудын ус бустай харагдсан адуунуудынхаа удам хөшлөг яриад явчих. Ер нь бол одоо миний одоо мэдж байгаагаар бол 2007 оноос одоо тэнийг бас ус бусын уралдаануудад одоо морь харагдуулж эхэлсэн. Адиасрын гомсрынгийн Адиасрын гэдэг хүний нэр бол тэр үеэс харсан гэж боддог. Та бол 2003 он гэж хэлсэн юм тийм ээ. Тий, 2003 онд галын нэрмжит боржигн даншиг наадмад манай Монгол хязаал одоо магнаал гэдэг хязаал тэр төрүүлсэн хязаал төрүүлж ирсэн дээ. Тэгээ 2003 оноос гэж бас усын дандаа хэрэгжиж эхэлсэн дээ. За түүний дараа нь 2007 он тийм. Ер нь бол бас яг өөрөө морь үед одоо одтой сайхан наадсан жилүүдийн нэг бол 2007 он болох бах тийм. Та тэр жил чинь улс бүсийн уралдаанаас 2 түрүүнийг ариг авсан байдаг. Тэгсэн. Чинь юунд яасан юм аа. Эхлээд хамгийн эхний наадманд Хинти аймгийн Борон дээр сумд болсон. Тэндээс 4 аман хөзөө ариг авсан. Хинти аймгийн Борон дээр сумнаас. Дараа нь ариг сумын 80 жилд 2 түрүү 2 ариг аваад дараа нь Говь Сумбар аймагт болсон Боржигн 2007 наадамд 1 түрүү 1 ариг аваад тэгээд эндээс өмнө Говь аймаг яваад 2007 онд Говь Шанхаас 1 түрүү авсан. Нөгөө 8 ариг түрүү манд явсаар бас үдээ 1 болсон 4 уралдахад 2-2-аар хасагдсаар аваад тэг сайхан наадсан юм аа. Гэхдээ бүсийн уралд одоо засгийн газрын тогтоолтой үе төрийн зарлагтай наадмын анхны аригуудаа та тэр жил авсан байсан шүү дээ тэр үгээ. Би одоо яг үүндээ 2003 оны одоо боржигн наадмыг бүсийн уралдаантай хэсэгдэг яг үүндээ одоо нэг үгэлэхээ санахгүй. Тэр бүсийн уралдаан байсан тий. Бүсийн уралдааны анхны тэр үгээ авчихсан гэж. За тэгээд нөгөө түмэн жаргалгай дэгдэхийн хэрийг би санаад байдаг. Бас нэг тавдар үрээ байсан. Тий. Дэгдэхээр шиг хүчтэй түмэн жаргалч манайд очиод надаас 5-6 доо авсан. Тэгээд 5-6 доо авангуут нь би дэгдэхийн хэрийг түмэнд нэг хүн аавна гэсэн чинь тэнд нэг манай нэг
хул азарга байсан. Тэр хүн төрөнд авсан. Их ордосон тэр авдээ. Олон төр авиг төрүүлсэн. Тэгсэн чинь дэгдэг хоёрыг авах гэсэн чинь ах нь аав нэгснэ болоо тэр авах гэсэн өцөг өөртөө авахгүй гэчээд голч яваад гисэн. Тэгээ байжсэн чинь би тэр хүмүн жаргал 2 3 өрөөгд энэ бүгдээрээ хот мотор айрагдсан. Тэр нэг нь тэр мантэд их хол төрүүлээ дараа нь тэр ламынгийн төчиж айргийн дөрөв дандаа ирлээс татвартай болсон Монгол хадуулдаа энэ цэвэр Монгол хадуу. Тэгсэн чинь алаг азаргын төлөвд яваад байгаа шүү дээ дандаа. Магна алаг гэдэг байгаа юу? Тий, тэрний төлөв гой цавдрыг гэдэг чинь ламынгийн дагч айргд төрүүлсэн 4-5 манай тэрэн дэж дугааны хүрээ хараад 2 Монгол өрөө 3 ирлээс зүрээ төрүүлээд тэгэхээр нэг хасмасдгүй байсан. Тэгж оролдож ирсэн. Тэгсэн чинь нөгөө хэр үрэг юм хэр шүдлэн үрэг ахын олдодгүй төмөн жаргалд гуйж бийж сая одоо өгсөн мөртлөө тэр гуйж гоод төмөн жаргал за яг таагуугаад бол 500 мянгаар авыг авчихсан чинь. Тэгдэх хэрэг үү? Тий. Тэгсэн чинь тэр нөгөө сэлэнгэд тэр агдад улсын бүсэд 2 агдад заадгүй шүү энэ чинь бас. Мөр дэлжил явт юм. Өөр за эдгээрээс гадна одоо нөгөө яг танаа унгаа хэрнээ ус устай хэрэгц ямар адуунууд байгаа вэ? Ер нь 20 хэдэн айраг төрөл байгаа улсын бүсээс улсын бүсээс. А манайх өөрөө их юм бэл 2011 онд тэр Максын Ганбаатарын пунктыг азарган тавьж авсан төл. Дээр тал зүрээ маань хязгаал зүрээ улсын наадамд айргийн дөрөвт орцсон. Ирлээс дунд насанд. Тэгж улсад анх хаягдсан да. Тэрнээс хойш манай хүүгийн нэм хүүгийн өгсөн хүнд бэлгэс сүрэн улсын наадмын шүтлэн тавлсан. Хэдэн онд вэ? Хэдэн онд вэ? Тэр нөгөө наадаа шин бичээд л байгаа. Тэр хэний Төв аймгийн бүрэн сумын ингэж юм. Тэр нэг улсын наадамд аригдсан. Тэгээ энэ жил улсын наадам тэр хөвсгөл. Ариун баярын хонгор халдсан. 17-нд. Тэгээ энэ жил тэр хөвсгөлийн амар санаагийн хөрөөрөө улсын наадамд аригдсан. За хоёулаа тэгвэл танд сануулах үүднээс энд байгаа бүртгэлийнхаа одоо тэмдэглэсэн тэмдэглэлүүдээс лавлаад асууж. Дундгой аймгийн 70 жилийн үед Баярын зээрд гэдэг зэр талзан гэдэг шүтлэн үрээ төрүүлээд тухайн үедээ одоо хамгийн өндөр байтай буюу Ланд 200 олж ирсэн үү? Тэгсэн. Тэгэхээр энэ ямар удамтай адуу вэ? Бас ямар төвхтэй вэ? Энэ манай Монгол халзан гэдэг Монгол халзан азар байсан. Тэрний төлөв байна. Тэр Монгол халзан бас орон нутгтаа бол нэлээд хэд төрүүлж яригдсан тийм азар байсан. Тэгээ их нь болохоор манай найз Монгол улсын авраг малчин бүрний хийж байдаг. Бас аймгийн алдарт үеж. Тэр над бэлгэнд өгсөн. Манай хүү сугуурт бэлгэнд өгсөн гүнээс гарсан. Энийг хордон байсан ихтэл гой сүмбэрт нэг 8 сойр дараад үйдэг гэсэн. Тэгээд би тэнд бэлгэнд өгөөд тэгээ өмнө годооч төрүүлэх олон төрүүлсэн юм лээ тэнд. Тэгээд дундгойн 70 жилд үли араас гарч ирээд туулаад төрүүлсэн дээ. Тэгээ баяраа гэдэг хүн авсан тэрийг. Галдан Бошир хааны 370 жилийн өглөөр энэ 2014 оны баруун бүс суралт юм шиг их хотын хээр даг төрүүлсэн юм Ховд аймагт. Танаа адуунууд ер нь Ховдод их сайн тавьдаг юм биш үү? Ховд төрүүлсэн тэр чинь. Инх бат гэдэг залуу байд юм аа. Бас Ховдынх юм бил. Тэр авсан тэр хээр даган төрүүлсэн байсан. Түүнээс хойш яаж тагсан? Өвөн сэлэн бэлэн Улаанбаатар энэ тийж яригдал байсан наадах чинь зүгээр жижиг наадмуудад. 2015 оны говь шанхын урдад бас нэг хул үрээд айргийн дөрөвт тавьсан байна. Говь шанх тий. Хул үрээ чинь тэр нөгөө пунктгээ тэр нөгөө Максын Ганбаатарын азарганы төлийн төл. Одоо Хорлиз гэсэн 25 тэл гэсэн үг л дээ. Одоо нэг ийштэй гарвал тэр нөгөө Батамжууны буурлын 3 таар даах тэгэхэд манай энэ шүтлэн чинь өнгөж явсаар бод үзүр дээрээ дайруулаад 4 тарсан энэ он шүтлэн. Дараа нь надад ирээд надад хязгаал өрөө төрүүлээд тэгээ улсын наадамд хасагдсан байсан юм бас. 2000 Сэрээгийн шинэ Монгол улсын алдарт бай Сэрээгийн шинэ Батарт бас нэг хонгор халзан өрөө өгөөд тэр нь 2015 онд 2 ч бүсийн уралдаанд төрүүлсэн байна.
Тийм. Тэр бас л би нэг хонгор халзангүй авсан юм. Хонгоргүй аваад манд сайхан дулаан сумнаас тэрийг авчиж дорнговын 70 жаргалынгийн үний атон тавиад тэрнээс нь тэр хонгор халзангуу гараад хонгор халзангууны төлөвд нь бүгд хортолсон ирдэг. Ир гарсан болгоно хортолсон. Түрүүнд тэр ярьсан Монгол халзан гэдэг азар тэр хонгор халзангууны тэрний өгшөлтэй хатуу байгаа надад байж. Тэр Монгол халзан гэдэг нь хаана хаад юм бэ яг хурцын хөвөл? Монгол халзан гэдэг нь бас л манай унгаа хатуу да. Монгол халзангийн эцгэн тэр бас нэр энийг Дадан жаргалынгийн хүний атууных. Нэрийг санахгүй нь та? Санахгүй нэ. Одоо та бол адуу их зардаг хүн мэдж байгаа шүү дээ, тий? Мэдж байгаа. Одоо яг унган эзнийхээ нэрийг дуртахад уяачд ямар санагддаг вэ? Тэгэхээр та бас ярилцсан дээр болвол нэрийг сануул хэлж байгаарай, тийм ээ? Тэгнэ, хэлнэ. Энэ ковид туснаас хойш бас юм болго мартдаг болчиход шүү дээ. Энэ ховдын Эрдэнэ цогт гэдэг Мансайтай Эрдэнэ цогт гэдэг бас хурд адуутай хүн байсан. Тэрний тэр хээр азар бас их олон төрөөс азар байдаг. Тэрүүн тавьж авсан тэр Монгол халзан газар байхгүй юу. Тэгээ 5 охин нэг эр гарсан. Нэг эр нь тэр Монгол халзан гэдэг хурд азар байсан. 5 охин төлөөс нь гарсан болгоноос хурдалсан. Би тэр өөрийнхөө хонгор халзангуугаа автайвсан. Тэр үний хатанд. 17-ны Ус аймагт болсон баруун бүсийн уралдаанд гэрүүлтийн бор халдсан соёл амуу үз. Энэ манлаа байж өрөөлт үү? Тий. Ерөөл тэр бор халдсан үрийг надаас авсан юм аа. Тэр бор үрийг олон төрөөсөө ховдын бас 21 онд ховдод аярагдсан наадах их насанд аярагдаад хасагдсан байсан. Удам нь ямар удамтай вэ? Удам манай нэг хөрөнгө үйт юм аа. Тэрний төлөв байгаа юм. Тэр хөрөнгө болохоор нөгөө Монгол улсын алдарт уяач борон дээр хэнтийн борон дэрийн алтан гэрэл гэж байсан. Тэр алтан гэрлийн адууны ихтэй тэр хөрөнгө. Тэгээ манай өөрийн унгангүй л дээ. Тэр хүрээ азарганы төлөв манай хүрээ азарга гээд ихэд цомд их олон төрүүлж яригц азаргыг башид найзаас авч ирсэн бүрөө өгөн гэдэг. Тэр бүрөө өгний адууны хүрээ азарганы төлөвгүй байгаа тэр хөрөнгө. Тэрнээс гарсан болгон хурдалсан бас их хурдалсан. За хөрөнгөг ямар азарганд хураалгасан юм бэ? Хөрөнгөг бас юунаас ирсэн юм аа. Манай тэр үшил авчирсан. Хойноос авчирсан азарганд хураалгаад. Англи арга гарсан. Англи азарга байсан. Уул нь Америкээс эзэндээ ирсэн унгал юу инлээ Оросод тийм бор азарга ирсэн. Бороо мэргэд. Тэрний төл хоёр төлтөл үлдсэн дээ. Би ч одоо бор дууд байх юм бол араб цустай юм болов уу гэж итгэв шүү дээ. Англиуд бас нэг борууд байна. Тэгээд нөгөө Францад тэр нөгөө дэлхийн уралдаанд тэр жоо хавчигдгийг гэсэн бор англиар уралдаад бас тийм яриа байх юм билээ. Тэр бор цустай тийм англи азарга байсан. Тэгээ төгөөмөл нь ер нь бор азаргнууд араб л цустай байгаа шиг байдаг тий. Арабын үндсэн зүс бор хоёр дээр дуурал юм шиг байна шүү дээ. Араб юм болохоор. За 19 оны боржгон төвийн бүсийн уралдаанд буурал халдсандаа аман үзэн турталсан байна. Төвийн бүсийн уралдаанд буурал азарга. Азарга мөн энэ дааг гэсэн юм. Азарга байна уу ч. Тийм азарга. Тийм тэр манай унгаа дуу бас тэр пенсионат гээд араб азарганы тойл. Араб азар одоо ер нь их жижигхэн гарч байна. Тэгээ одоо нөгөө хэмжээ тавихаар чинь дандаа Монголд оролдож шít манай тонод чинь. Тэгээ манай унгаа дуу тэр бас тэр бүрнийг адууны тийм буурал халзан гүү исэн юм надад одоо байж байгаа. Тэрний төлгөөнөөс гарсан. За та 2022 онд Монгол улсын алдарт уярч цолыг улс улсын уралдааны 9 төрөө харгаар авсан тийм ээ. Ариг төрөний амжилтаар. Говь сүмрийн шивээ говийн ажээ сүрэн гэл ороод ирдэг. Тэгэл нэр нь яг цолон дээр л алга болчихсон. Мөн ч олон жил дэмжиж ижил улсын алдарт цолыг авлаа да. Энэ улс улсын уралдаанаас унган адуу маань 20 гаруйд аригдад төрүүлсэн гэдээ та ярьлаа. Тэр таны 9 амжилтанд орж гин үү? Орж гарч. Ороод гэж үү? Та одоо сүүлийн 2 жилэл 10 биш. Зөвхөн 21 22 онд тэд нар ороод гэж үү? Тустай биш үү? Тустай. Хүмүүсээ авсан бол орохгүй байгаа шүү дээ. Харин тий. Өөрийн л үйсэн одоо. Тэр өөрийнхтэйгээ хүнийхээ нийлүүлнэ 30 гарах юм байна. Тийм 5%-тэй хүн 5%-тэйгээр нийж үйдэн шүү дээ.
Одоо бол миний уяах гэж байгаа хөө тэгээ илүү хэлүүлэлцээд арын ажлын дагаа явж байна. Манай хөө аймгийн алдарт туяач Баасан хөө гэж байна. Аймгийн алдарт туяач Нэм хөө гэж байна. Сумын алдарт туяач Сугар гэж байна манай баг хөө. Энэ 3 хөө байна. Хоёр нь болохоор тэгээд уусд ажил хийгээд өөрөө үеж амжидаг уу явдаг. За яагаад эдгээрийг ингэж тодтогч нэвтрүүлгийн эхэнд яриад байна вэ гэхээр за энэ хүний олон жилийн тэр үржил Адиас суран гэдэг хүн миний л мэдхий одоо би морь сурвалжлах гал явж хахад одоо адууны үржил хийгээл явж говьсөмбөрийн Адиас суран гэдэг хүн адууны үржил хийдэг юм энэ хүн үржлийн юу хийдэг юм гэл ингээд сонсч байсан. Тэгэхээр тэр үеэс буюу ер нь бол одоо таны олон жилийн хөдөлмөрийн үр шин өнөөдөр ингэж харагдаж байна гэдгийг тодтохын тулд энэ адуунуудын амжилтыг нүбэрчлэл яриад байгаа. Үндсэндээ бол Адиас суран гэдэг хүний хөдөлмөрт таны өнгөрсөн олон жилийн хөдөлмөрийн үр дүн тавигдаад иймэрхүү амжилтууд үзүүлжээ. За ялангуяа сүүлийн 2 жил бол та засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудаас 2-4-8 хайр хүрсэн байна. Энэ бол нэлээд өндөр амжилтаа. Тэгээд одоо яг таны олон жилийн баг 30 жилийн өмнө эхлүүлжсэн 20 гаруй жилийн өмнө эхлүүлжсэн энэ адууны удам хөшлөг сайжруулъя, хурдлах чадварыг нэмэгдүүлъя гэд өөрийн одоо хүсэл эрмэлзлээр өөрийн туршлага дээр тулгуурлаад ингээд хийжсэн зүйлийг одоо уяж дор бүрний хийж эхэлж байна. Тэгэхээр та бол арай төрүүлээд хөдөлчихсэн алдаа оноо амжилтыг нь биеэрэд өгөн ч гэсэн учраас өнөөдөр студид урж байгаа шалтгаан бол энэ үржлийн бодлогыг ер нь яаж явуулах хэрэгтэй байдгийм бэ нэ? Юун дээрээ илүү алдах гээд байдгийг давуу талууд нь юу вэ нэ гэдэг ингээд өөрийнхөө туршлага дээр үзслээд уяж залуучуудад маань зөвлөөч хэл гэж хүсэж байгаа. За би бол ийм азарган дээр үржил хийсэн. Одоо үржлийн бодлого явуулахад англи нь юм байна, араб нь юм байна, орсоос орж ирсэн адуу юм байна. Эхний жил одоо азраг одоо манайхан чинь цэвэр азраг оруулж гол юмнууд нь бол нөгөө эхний 1-2 жилийн малгаагаад авахгүй жаад эндүүлчихэд байна тий. Тэгээд тэр чинь бас хөөрхөн эдийн засгийн хувьд айгүй хүндрэлтэй болчтой, нэлээд өндөр мөнгөнд дүнгээр авчдаг. За ирээдүгөө баш нэлээд өндөр тооцоололтой. За энэ азрагнаас ийм юу авандаа гэдэг ингээд төлөвлөсөн байж тал тэд нар маань урчаад байна л да. Тэгэхээр та одоо өнгөрсөн олон жилийнхаа туршлага дээрээс үндэслээд манай үзэгчдэд маш сайхан дэлгэрэнгүй сайхан зөвлөөд өгөөч гэж урьж хүсэж байгаамаа. Юуны эрлиз адуу гэдэг нэрэнд юу би өөр их нохоо морин дэх туртай хөл да дандаа эрлиз нохоо дижэвэл авчаарт нохоо дижээдэг. Морд хижээвэл ингээд яах вэ? Адууд хижээхээр юу үржүүлэг хийхээр араб англиар их сонирхолтой байсан. Тэвэж одоо энэ он манай энэ Улаанбаатарын бол 5 жилээр хоцорч байгаа хүн шүү дээ. Тэгэхээр одоо л үр дүн гарч шүү дээ. Он чинь тэгэхэд аль хэдийн гараа явцсан үр дүн. Тэгээ одооны хүүхдүүд бол яг бас л 5 жилийн хойно болох байх л да энэ. Тэгээ энийг гол анхаарах юм нь бол өвөл сайн хижээж оруулж явах хэрэгтэй азаргаа. Тэгээ эрүүл мэндийн сайн бодож явах хэрэгтэй. Азарган тавих гүнүүдээ бас айгүй эрүүл мэндийн сайн бодож оруулж байгаа. Тэ нөгөө үржүүлгээ өвчнөгийн гараад нэг хэсэг нэг азарга өгнө шүү дээ. Нийлүүлгээ өвч. Тэр чинь бол манай эрдэмтдийн яриад байгаа бол Монголд улсуудын яриад байгаа бол гадаадаас орж ирлээ гэдэг. Гадаадаас орж ирсэн адуу чинь дандаа нөгөө хамаг ариун цэвэр одоо хамаг шинжилгээ юу хийлгэсэн эв эрүүл адуу орж ирж байгаа шүү дээ. А манай Монгол адууны 80% байдаг гэсэн тэр үржүүлгээ өвчин. Тэгэхдээ Монгол адуу нөгөө цэврийг өссөн тэрийг баг тоодог байхгүй юу. Тэгээд нөгөө гадаад адуунд ойртон гутаа нөгөөдгөө халдаагаад нөгөө азарга маань тэгэл сэлдийн хавдаж байгаа л үе мөч нь хөшж байгаа бөхсөө мөрхөж байгаа нөхөд өгд юм билээ л дээ үржүүлгээ өвчин бол. Тэрийг шинжилгээ сайн өгч байхаар юм билээ. Цусан шинжилгээ гүнүүдийн цусыг сайн шинжилүүлж. Азаргаа сайн үе үе шинжилүүлж. Манай энэ малаж хөдөлгөөний хөрөлнгийн лабораторид бол шинжилгээ сайхан хийгээд энэ юм байна энэ гоо болохгүй гэдэг хийгээд өгдөн шүү дээ. Тэр үед намайг үзүүлж явтлаа 5,000 төгрөгөөр лабораторийн шинжилгээ хийгээд өгчдөг гэсэн. Одоо жоохон нэмэгдээл байлгүй. Тэгэд сайн азаргандаа маш эрүүлж хэрэггүй л хураалгаж явах хэрэгтэй. Тэг гүнүүд тарган байх хэрэгтэй. Анон тэгж байсан бүгнүүд айл тарган байлга тэгвэл хээл аван шүү гэдэг. Та яг энэ үржлийн ажлыг хэдэн оноос хийсэн бэ? 2009 оноос. 2009 оноос энэ дараагийн хэдэн үнэтэй нийлээд нэг азарга тэр бишээс аваад тэгээд хийж ирсэн. Тэгээд дараа нь энэ байлээ англи азарга юу гэдэг вэ? Англи азарга араб азарганд чинь манай хөө өөрөө тэр бишийн жолоочоор тэр биштэй хамт тэрсэг рүү тэгээ Орос руу адуун тавих гээд байсан. Тэгж яхад нөгөө манай хөө чи өөрөө явж байгаа болохоор судлаад энэ сайн азарга хэрлээгээл тэгэл тэрийг авчдаг байсан. Таны одоо азаргнууд бол дандаа Терскийн морин зоодоос орж ирсэн азаргнууд. Терскээс Пятигорскоос ирсэн.
Тэгээ манай өөрөө явж болохоор энэ л угшил сайдтэй гээд тэгээд авчдаг байсан. Манай тэр араа базар болохоор тэгээ рекорд Нойнус гэдэг азарны тойл. Нойнус гэдэг нь болохоор Франц юутай юм билээ. Эцэгтэй. Ер нь Францын арабууд нь илүү хордлоод байгаа шүү. Одоо Монголын орж ирсэн бүх адуу судлаа л хараад байхад бол. Франц эцэгтэй, Франц устай араб азрын төлөвүүд илүү хордолж байна те. Яг Нойнусийнх нь бит төл юм уу таны азраг? Бит төл. Дуудлага нь юу гэлээ? Пансионат гэдэг. Пансионат. Шүдлүүрээр орж ирсэн Монголд. Эцэг нь ямар амжилт үзүүлсэн бэ? Би бас нэлийн дээгүүр амжилттай байдаг. Нойнус чинь бол Оросд 20-од уралдсан, 10 хэд төрүүлсэн, 7-8 хэрэгцсэн тийм азар байдаг. Тэгээ одоо Нойнусын чинь нөгөө интернет ороод харахаар Иран улс эзэмшиж байгаа. Иран улс 3,500,000 доллараар Оросоос авцсан байл. Тэгээ одоо Нойнусгаа бичингүүт л нөгөө гар Иран эзэмшигч нь Иран гэж гарч ирдэг. Тэгээ Оросын юм чинь нарийн юм билээ шүү дээ. Интернет бүх юм байж өгдөг тэгэл эзэмшигч нь тэр гээл гараад ирдэг юм билээ. Монгол авсан бол Монгол гээл, Иран авсан бол Иран гээл гараад ирдэг. За шүтлүүрээ оруулж ирсэн харьцангуй баг орж ирсэн юм байна тий. Баг орж ирэхээр одоо бид нар бол бас адуу малны нэмээ ихтэй ер нь багд нь авдаг штэ тасн цогцох чадвар өндөртэй гэж. Тэгэхээр цэвэр азарган дээр цэвэр адуун дээр ч гэсэндээ тэр байдал одоо насны байдал нөлөөлөх үү? Нөлөөлгөө багаас орж ирсэн бол хамаагүй чирэг байна. Бүдүү орж ирсэн адуу чинь нөгөө хойно дандаа дулаан байранд байсан их тордлоготой байсан адуу чинь тэгэл ирээ сандарч байгаа байхгүй Монголд ирэхээр. Тэгээд дулаан байр сайн зүчээ хэрэгтэй. Тэгээ манай бензинот чинь орж ирсэн жил нь хязгаан би улсад оролдоо ойсон шүү дээ бас. Тэгсэн чинь 3 сумгаан төрүүлсэн шүү дээ чинь бас. Тэгэхээр чинь хамаагүй нэг эрлизүүд тусдаа оролдоно гэдэг нэг эрлизүүд чи яадаг гэсэн шүү дээ. Том юмд нөгөө цэвэр юу орж ирсэн нөгөө цэвэр азруудын чинь хамаагүй оролдож ирсэн шүү дээ гэдэг дээр жил 11 онд. Тэгэхээр төрүүе тэгээ цагаан хөтлийн өөд цуцааг нь гаргана гэж хэлгүй махал болцсон. Тэгээ одоо хөлн жоохон хазаардуу төлөө сайн өгч байгаа. Төлүүд дээр нь тэр хөлний асуудал одоо удамшиж гин үү? Малын эмчнэр бол үнийг ярьдаг. За ер нь малын эмч хоёр нь удам зүйчнэр ярьж байгаа л тэр тухайн адуу амархан хөлөө авч байгаа гэдэг бол тэр удам зүй одоо нэг онцлог буюу эмгэг байна. Үржил одоо үр төлөнд л авах гэж байгаамаа тэр хөл гараад бүрэн бүтэн байна уу хамаагүй гэж тавьчихлаар үр төлөнд нь тэр хөл гарны эмзэгшил гэдэг зүйл удамшаад байдаг юм а гэд яриад идэв. Тэмч нь миний санахад бол галуун сагнахтай адуу хөлөө авах нь амархан байдаг. Тэгээ энэ араб англи адууч нэг хурдан бэлэн байдаг. Маш их хурдтай болохоор тэгэл жоон тарган марган тавихыг амтахгүй хөлөө авчдээ юм билээ. Тэгэхээр бас эднийг авахтаа бол анхаарах зүйл бол тэг хөлний сагнагыг сайн харж авах хэрэгтэй. Галуун сагнахтай адуу аваад авах юм бол хөлөө авах нь амархан. Босоод уу бэрхий сагнаг босоод уу бэрхийгээрээ сайн адуу авах юм бол бас хөлөө авах нь арай бага. Таны азраг бол ямар онцлогтой хөл нь? Миний хөл нь бас жоохон галуун дуу санахтай учраас тэр цагаан хөтлийн өөд нөгөө цуццаа адуу зүтгүүлж бий хөлийн авчихгүй. Төлүүд нь ямар хуу гарч байна вэ? Төл зүгээр бас ихийн тавихтаа бас ихийн сайн хартай байх. Тэгээд нөгөө галуун сагнахтай адуунд галуун сагнахтай гүү тавиал байх юм бол нөгөө юу чинь удамшаал байна шүү дээ. Муу тал нь удамшаал байна гэсэн. Тэгээ Монгол адуу бол энэ говийн адуу бол дандаа бэрхий богинтой босоо сагнахтай л та. За шүдлүүрээ оруулаад ирсэн. Тэгээд эхний жил ер нь яаж малалдаг юм бэ? Эхний жил даа 40 л байсан. Дандаа тийжэл байсан. Тэгээд нөгөө хөлмөтийн улсаас наадмаас чинь шүдлүүрээ аваад хязаалуурээ оруулж байгаа тэр чинь. Тэгээд хязаалан бүр хаалгаагүй соёлонгоос нүгээр хаалгаал. Тэгээд төлн гарч ирсэн дээ. Одоо ч гэсэн жүчэндэл байж байгаа. Ер нь бэлчээр эрт гаргадаг уу? Дандаа бэлчээр, зун бэл бэлчээр, хавар эрт тэгэл 5 сар гэтэл бэлчээрт гараа ихтэй гүнүүдийн ялгаж өгөөд л шинжилгээнд цааруулж байгаа ихтэй гүнүүдээ бол. Тэгээ намар хэдэн сард оруулах вэ? Намар 11 сар, 10 сарын сүүлээр л оруулдаг зүчэнд. Тэгээ араб адуу бол онцлог нь англи адуу бол нэлээд эцэж ордог. Зун чинь нөгөө гүүшгээ зун чинь бэлчээрт явахаар англи адуу эцчихдээ юм билээ. Араб адуу бол тэгэхгүй тарганараа л зүчэнд ордог юм да. Тэгээ араб нь Монголд илүү тохироод байх шиг байна. Бэлчээрийн нөхцөлд бол. Одоо англи азарга нь 16-тай, араб азарга нь 15-тай. Өөрөсөө тэр хоёр азаргач нь л байгаа. Тий.
Та тэгвэл хамгийн удаж байгаа. малалгааг нь ер нь бол маш сайн хийж штт. Монголд удаж байгаа шүү хэлээ. Англи азарга нь хэдтэй орж ирсэн юм бэ? Англи азар бүдүү азар орж ирсэн. За шүтлүүрээ ороод өдөрхтөл бол дасан зохицох чадвар үед илүү бага мал учраас тий. А бүдүү азарга яах вэ? Бүдүү азар гайгүй манайх бол нөгөө урд нь бас нэг 2 азаргатай байсан болохоор бас туршлага суудсан байсан байгаа л да одоо бол. Тэгвэл бас хэврэг шүү. Англи одооний цэвэр англи бол бүр хэврэг байна. Үндэсний өв соёлыг дээдлэгч дэдиш. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол би та бүхэнтэй адууны тэжээлийн талаар ер нь голчилж ярих гэдэг. За тэр тусмаа одоо энэ өвлийн үйлрэл болж байна. Өвлийн үеэ соёлгоны асуудлууд байж байна. Энтэй уялдуулаад. Мөн өвөл бид нар нөгөө үйж байгаа мордон ажил ачааллын тохируулж сууныхаа үеэнд бэлтгэдэг. Тэгэхээр энэ цагийн үедээ тохируулж бас бид юуг анхаарч ажиллах хэрэгтэй вэ гэдэг тал дээр нь ер нь яриа л гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь манай өвөг дээдс маань бол морийг адууг тэр дунд маш сайн үйж дайм байлдаанд явахдаа онч гэсэн үйд сойж онтолдог. За зүгээр хоньны морь онч байсан хөнгөрүүлж ундаг ийм онцлогтой болсон. За тэр дээрээс нь одоо тэр морийг хурдуулах, морины хурд ир оруулах тийм ээ. Энэ чадвар нь бол манай монголчуудад маш төгс байж идэг. Тэр нь өвгдөөс уламжлаад хүрэтэрдэг. Тэрийг бид нар өнөөдөр тэжээлийн шинжилгээ ухаантай холбох хэрэгтэй болчиход байгаа. Шинжилгээ ухаантай холбооч. Гадны улс орнуудын хувьд бол тэр спортын адуу гэдэг юм уу тийм ээ. Ажлын адуу гэдэг юм одоо тэр нэг том мод чирдэг нэг том трактор шиг адуунууд байна шүү дээ. Эдгээрүүд энэ төр чинь бол угаасаа шинжилгээ ухаан судлаад нөгөө гүйцэтгэж байгаа ажлынх нь нормтой уялдуулаад тэжээх хэмжээнд гаргаад өгсөн. Тэжээлт нь агуулгаж байгаа нөгөө шимт үдс янз бүрийн юмнуудыг гаргаад өгсөн юм байхгүй. Тэгэхээр тэр хүрээндээ ингээд тохируулаад тэжээх явж байна. Манай хувьд бол адуун дээр яг бэлчээрийн Монгол мал дээр бол бас яг ингээд тооцоод нормтой гаргацсан юм баг. Ерөнхийдөө Оросынхаа үндсэн норм төв дээр үндэслэж бэлчээр их мал дээр тохируулж авч явж байдаг. Тэгэхээр энэ байдлуудаар явж. Тэгэхээр бид бол уяачдын бас отог дээр очиж адууны тэжээлийн талаар морины хуяа солихын онцлогийг зун улан өвлийн уяан дээр нь галдууд дээр нь очиж үзчихсэн л да. Харж судлаж ажиглалт бүртгэл зүүн аргаар судалгаа хийж ингээ харж ирсэн. Эннээс аваад үзэхдээ манай ардын тэр уяачдын маань үндсэн зүй тогтол тэр малын амтны бие махбод дотор ямар процесс явагдаад байгаа юм бэ тэжээлтэй холбоотой гэдгийг мэдэхгүй ч гэсэн гадаад шинж тэмдгээр үзүүлж байгаа үзүүлэлт тийм ээ тэр давхилын давхилт байдаг юм уу тийм ээ хэр хугацаанд давхиж байна. За айс цан ямар болж байгаа юм. Дээрээс нь давхил дундаа хөөж гэнэ үү эсвэл хурд цуцж гэнэ амархан гарч шигтэйхэн сайхан гараа сайдаа давхижснаа суучдаг штэ. Ингэж гэнэ үү гэдэг ингээд нөгөө байдлыг харж байна. Хөлснийх нь төвшингээр уяад ингээд тохиргоо хийж байгаа. Энэ нь тэр идж байгаа тэжээл тэр үйл ажил гүйцэтгэж байгаатай холбоотойгоор бид бодисын сүлцээний эрчмээс хамаарат шаардлагаж байгаа шимт бодистой уялдуулчих юм бол илүү төгс болж гарч ирэх гэдэг. Гэхдээ манайхан мэддэггүй биш мэддэг гадаа шинж тэмдгээр мэддэг. Тэгэхээр одоо ижил насны мордыг нэг зэрэгээр уяхтаа тар хүчнээс нь хамааруулад уяаных нь гүйцэтгэж байгаа ажлын хэмжээ, өгж байгаа тэжээлийн хэмжээ өөр өөр баг. За энэ туранхайгийн за энийг жоохон даргалуулах хэрэгтэй, тамир суулгах хэрэгтэй маа. Тамир суулгаж яж асуул явах юм. Жоохон бяр оруулах хэрэгтэй маа. Тийм ээ? Энэ тал дээр нь оруулаад ингийн тулд л нөгөө хэвэг сайн гэнэ гэж хэвэг өгж जैन. Хошуудаа овьяа сайн байна гэж овьяас өгч जैन, тийм ээ? Зарим сүлүүд нь зүгээр нэг эрдцэн нэмэлтүүд өгөөд ингээд яваад байж байгаа асуудал. Тэгэхээр тэрийг бас нөгөө уяаныхаа соёлог онцлогтой уялдуулаад ингээд бас өгөөд үзэж байна. Бидний өвлийн уяаны тэр хинтэд хийгдсэн судал ажиглалтан дээр хийсэнээс харахад өвлийн уяаны ихэнх үеуд дээр бол тэжээлийн төвшөнд нөгөө хэвгийг бас нэг жоохон түлхүү өгöd байгаа. Яг ихэнх үе дээр. Тэр юунаас аваад үзэхээр хэвгчин өөрөө би түрүүнд ярьсан шүү дээ. Нэг үрийн цөм гэдэг нэг юм байдгаа гэд хальсгтий ирсэн ч гэсэн. Тэгэхээр тэр үрийн цөм нь өөрөө уураг учраас уураг малын бие дургууд мах үсгэж таргалуулж өгдөг. Тэгээд нэг жоохон уураг суугаад ингээд жоохон тамирчаад ирж байгаа учраас тэнд тамир суулгах асуудал тэн дээр явчихж байгаа. Хэвгээр. За үүний дараагаар нөгөө ажил гүйцэтгэлтэйг уялдуулаад яг уяа солихын хувьд ороод ирэнгүүт хэвгний хэмжээ буурж байна. Оронд нь овьяасны хэмжээ нэмэгдэж орж ирж байгаа. Шуудан хэмжээ нэмэгдэж орж ирж байгаа. Ингээд аваад үзэх тэнцэрэг тэр чин өөрөө маш ханамга ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ажиглаж харсныхаа үндснээр цоож байгаа гэсэн үг.
За тэгээд давхлынхын нүүртэйг үүсдэг ажил аваад үзэхдээ энэ зэрэг зарим нэг хүмүүс нь тэрэн дээр зуны үеийн энэ дээр бол саам өгч जैन тийм ээ. Ингээд тэр хялбар шингэхийн нүүрсээр нь хангаж өгөөд энерги илүү гаргаж өгч байна гэсэн үг. Тэгэхээр адууны нэг онцлог бол зүгээр нэг 100 кг динжин хөдлөхийн тулд жингийнхээ 75% тэнцвүүц хэмжээний энергийг шууд зарцуулалттай огцом гаргаж чаддаг. Тэрний дараанаас аяндаа энерги зарцуулалт нь аж буурах гэсэн. Тэгэхээр огцом хурд гаргаж яах гэдэг огцом хурд гарах болгонд л энерги яах нь маш ихээр шаардлагатай гэсэн. Тэгэхээр тэр адууны тижэл бид тэр тухайн үед нь шаардлагатай энергийг нөхөх хэмжээний шимтгүүдтэй тижэлийг өгөх хэрэгтэй. Тэр нь өвсвөл биш юм аа. Яагаад тэр морины гидсийг жижигхэн болгоод тийм ээ нарийнхан болгож уяад байгаа. Тэр ч бас хийж байгаа тижээлийн хэмжээг багасгаа тэр бага хэмжээний тижээлийг зөв ашиглаж чаддаг зөв тогтолцоо руу оруулж өгч штэ уяаных нөвшин дээр. Тэгэхээр тэр үнцг дээр нь бол хамгийн гол юм нь бол хүч тижээл юм а гэдэг асуудал. Тэгээ тэрэн дотор нь хялбар шингэдэг нүүрстэй тижээлүүдийг оруулж их асуудал юм а гэж ярьж байгаа. Зөвхөн энэ дээр бид химийн найрлагын төвшин дээр ингээд лабораторид шинжилсэн үр дүнгээс хараад үзэхэд за хошуу будаа болон хэвэг хоёрын хувьд ингээд харьцуулаад үзэж байгаа бидний энэ дээр. Хошуу будаа нэг 11% протеинтэй байгаа эрдэнэ байдал дээр уурагтай гэсэн үг. Тэгтэл хэвэг 15%тэй байхгүй юу? За ингээд энэ хоёр нь аваад үзэхдээ зэрэг өөрөө уургаар бол хэвэг нь өндөр байлж байгаа гэдэг тийм ээ. А гэтэл уурагтай эрсэлдүүлээд зөрсүүлээд ингээд харьцуулаад аваад үздэг юм нь эслэг байдаг. Эслэгийн хувьд дээр аваад үзэхдээ зэрэг за харьцлаагүй нөхцөлд бол хошуу будаа өөний эслэг өндөр 9-10% болчихдог. Харилцчаар буучиж байгаа. А хэвэгчин өөрөө 8.8% эсдэгтэй болчихж байгаа. Ингээ явахаар нөгөө цаадах чинь дандаа хэвгэн хайлс байна гэсэн шүү дээ. Тэгээд ирэхээр нөгөө малын гидсэнд ороод тэр тусмаа хэвдгүү малын гидсэнд орж ирээд задардггүй дүүхий тэн дээр илүү болчихж байгаа. А дараа нь нөгөө хялбар шингэх нүүрс үссийн асуудал цардуул энтер гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ тэрэн дээр очиж дөрөвтөр азат хандлага үсээ хөлмөд дээр ороод өгтэн зэрэг хошуу будааных нь болохоор 68%-тэй гэтэл хэвгнийх чинь баг бол авчиж байгаа. Гэх мэтчлэн гэр. Доош буучиж штэ 50 хэдтэй шүлдэг юм уу 40 хэдтэй болоод очдөг нөгөө түг хэдийнхээ шүүлтээс хамаарат. Ингээд ирэхтэн зэрэг нөгөө энерги нөхөх гэдэг асуудал дээр ялгаа гараад ирж байна. А бүр цаашлаад явах юм бол нөгөө дотор нь агуулгаж байгаа нөгөө кальц фосфоруудын хэмжээ, үл орлогдох болон орлогдох амин хүчний агуулмжийн хэмжээ, тийм ээ? Ийм юмнууд нь өөрөөр явждаг. Тэгэхээр үе тургамлын гаралтай гэдэг байгаа тэр нөгөө эрдэнэ шиш, хошуу будаа, 10H гэдэг юм уу тийм ээ? Энэ түгхийдүүдээр дээр аваад үзэхээр нөгөө лизин, метонин ч гэдэг юм уу тэр нөгөө үл орлогдох амин хүчлүүд байдаг шүү дээ, тийм ээ? Эдгээр нь харьцангуй арай бурцх тургамлаа бол бага байдаг. Гэхдээ бол боломж. Харин дослогийн хувьд аваад үзэхээр тэр нөгөө линолын хүчил, олины хүчил гэж ярьдаг шүү дээ, тийм ээ? Досн дотор тэр хүчлүүд их байдаг. Тэр нь бол цаашдаа энерги болж хэлбэрсэн юм дээр нь илүү сайн байна гэсэн үг гарч ирж байгаа. А мөн дээрэс нь уртрэнүүд дээр фосфорын агуулмж нь өндөр, фосфор, кальц нараа бага, фосфор нараа өндөр бол авчдаг. А тэгтэн дээр харьцуулаад үзэхдээ зэрэг хошуу будаан дээр бол кальц арай жоохон өндөр гэдэг бусад түгэдээс арай өндөр. Харин хошуу будаан дээр бас нэг давуу байдаг юм нь кали байдаг. Ингээд хараад үзэхээр өөр болчихоос хэвгэн тэд нар нараа байгуулаа явж байгаа шээ. Ингээд ирж байгаа асуудал нь яаж юм гэхээр нөгөө давхлын дундах цуцалт булчингийн агшилт энэ дээр бас хамгийн чухал юм аа. Тэр малын адуун дээр бол хөлс гэдэг нэг юм хамгийн их гардаг. Тэр хөлсөөр юу ялгардаг вэ гэхээр хамгийн их ялгардаг нь кальц фосфор байдаг байхгүй. Тэгэд кальц фосфорын хэмжээ багасаад ирэнгүүт нөгөө тэр задарж байгаа өлсөөр алдаж байгаа юм нөхөж чадахгүй бие хөрөнгөлөө өсгөж байгаа юм хангаж чадахгүй болох тэмцэрэл нөгөө булчин амархан цуцдаг. Тийм ээ? Эсвэл ядрамтгай болдог ийм асуудлууд. Манайхан шүрмс татлаа гэлэрэнгүүт калиу гэдэг тийм ээ. Тэгэхээр цуцаа сууж जैन, булчин зац барьж जैन, ядарж जैन гэдэг чинь кальц фосфор дээр нэмэр калигийн агуулмж бага байна гэдэг асуудал явж ирж байна гэсэн. Харин каротинаар бол үе тур будаа энэ төр бол хамгийн бага байдаг. Тэр каротины агуулмжийн юу нөхөж өгөх юм гэхдээ зэрэг ногоон тижил байгалийн хадлангийн үс чинь тэр каротины агуулмжийг нөхөж өгнө. Нарны энергиас бас авч боловсруулах боломжтой. Ингээд энэ бүх бодисууд, шимт бодисууд болон эрс бодисуудын нийлэмжийн үндсэн дээр нөгөө малын чинь дотоод физиологийн онцлог нь яах нь зөв явагдаж явах хэрэгтэй гэдэг асуудал ярьж байгаа. За тэгээд тэр бидний ажиглалтын төвшин дээр аваад үзээд ингээд харж байхад бол өвлийн үлрэл дээр бол ер нь адууны яг ингээд уйж байгаа морины хувьд бэлтгэл үе дээр тэр яг ид уйж байгаа асуудал дээр тэр ингээд харж байхад
өдрийн нэг нийт нэг 6-аас 8 цаг гэж үзэж байгаа шүү дээ тийм ээ. Энэ хугацааны 37% нь бол яг идэвхтэй ажил хийхдээ зарцуулж байна. Тэр нь болохоор ойрхон хөдлөгт ойрох ч юм уу юм. Үлдсэн хэсэг нь бол ерөнхийдөө нөө тижээл идэх, услах тийм ээ энэ асуудал. Дийлэнх нь амрах гэдэг асуудал дээр орчиж байгаа. Харин зуны үлрэл дээр аваад ирэхтэй зэрэг тэр маань бол арай өөр. Амрах цаг нь харьцангуй бага. Байнгын хөдөлгөөнтэй ингээд тойрог хөдөлгөөнөөр хийгээд ингээд явдаг болоод за тэгээд ажил гүйцэтгэж байгаа ажлынхын төвшин ч гэсэн харьцангуй өөр явждаг. Тэгэхээр энэ гүйцэтгэж байгаа үетэйгэн дээрэс нь атомынхаа тарх хүчтэй уялдуулаад настай нь уялдуулаад нөө тижих асуудлаа баг хийдэг юм байна гэдэг асуудал энэ дээрс бидний ажиглалтаас харж байна. За тэгээд тэр ажиглаж байгаа тижээлийг нь бид нэр аваа авцраад химийн найрлагын үзлээ өгж байгаа хэмжээ нь бол бид нар ч юм бол жинлэхгүй байна шүү дээ. Зүгээр багцааны шангаар гэдэг юм аягаар гэдэг юм тооцоод өгч байна. Тэднээс яг нэг аяг нь хэд шанган хэд гэдэг юм авцраад жинжээд ингээд аваад үзээд яг өгж байгаа хэмжээгээр ингээд тооцож бас бид нар хардлаа л да. Ингээ харж яхад бол ер нь зуны улирал дээр яг мадлынхаа тарх хүчнээс хамааруулж байгаа. Тарх хүчнээс хамааруулаад аваад үзэхээр их мөрөн дээр нэг уяаны ихэн үе дээр гэж үзээд ингээд үзэхэд тэр нэг тархын хүчийн мах суулгах, тамирын нөхөх гэдэг юм уу энэ байдлаас аваад үзэхэд 1.1 орчим килограмм хүчтэй жил өгч байгаа. Тэр нөгөө хивэг байх хошуу удаа гэдэг ингээд тооцоод өгöd. Юун дээрээс нь дунд үе дээрээс нь болохоор ороод ирэхтэн зэрэг нөгөө хошуу удаага хараа жоохон нэмдээ тийм ээ 1.2 болгоод ч юм уу. За тэр ард дээр нь хивгээ бас нэмээд холиот ч юм ингээд өгч чадж. За тэгээд бордооны уяаны төгсгөл рүү ороод ирэхтэн зэрэг ер нь дийлэнх ажиглалтаас харж яхад хивгийг зөв 100% хасаад өгч байгаа. Хасчаад оронд нь нөгөө хошуу удааныхаа obvious гэж ярьж байгаа тийм ээ түгээдийн хэмжээг нэмчихэж байгаа. Тэр нь баг 2 хил шахуу болгоод ч юм уу. Ингээд өгч байгаа 100-ны өвлийн үеийн дээр би сая 100-ны явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тархантай нь уялдуулаад мөн зарим нэгийнх нь хэмжээг бууруулад 1 килээс юм уу 1 килээс доош болгох гэж байгаа. Өвлийн улирал дээр болохтон зэрэг аваад үзэхтэн зэрэг уяаны маань төвшөнд бол бас юу орж ирж байгаа юм л да. Адууны хувьд нөгөө өвөл зөнгөө ингээд өдөр шингүү идчихэдэг амт шүү дээ. Тэгээд нөгөө зуны уяаныхаа өвс болохоор тодорхой төвшөнд ингээ ажил гүйцэтгэж байгаа учраас өглөө нэг баг зэргийн өвсөн тавьж өгдөг. Тэгээд нөгөө хүч тижээлээ өглөө өдөр ороод нь хувааж өгч जैन. Ороод нь үлдсэн дээр нь нөгөө өвсийг тавьж өрхөд ингээд байж байгаа асуудалд орж байгаа. Ингээд аваад үзэхэд бол ер нь хоногт бол уяа сойлгын үед бэлтгэл үеийн үед бол адуу бол нэг хоногт бараг 20 орчим килограмм нэг зүгээр багцаагаар тооцоход өвс идэх бодын ногоон тижээл ч юм уу идчихэд хоногт ингээд шүн тавьж өгöd. За зарим тавьж байгаа хэмжээгээр явж байгаа түүнээс нөгөө гिचиглээд яж байгаа энэ түүгээ хийвэл арай бага татах байх тийм ээ. Дээрэс нь хоногт ерөн бэлтгэлийн уяаны соёлгын их үе дээр 2.3 орчим килограмм гошуудаа өгөх. Тижээлд нь өгөх. Дээрэс нь эрдэсийн нэмэгдэл өгч байна. За мөн дээрэс нэмээд хивгээ өгч байгаа. Ингээд тооцсонгууд өвөл бараг 3 хил гарan тижэл идчихэж байгаа. Гошуудаа энэ төр хойлоод идчихэж байгаа. Тургай байхгүй бол тарх хүчтэй тогтоохын тулд ингээ. Харин яг эд уяа сойлгохын үе дээр аваад үзэхтэй зэрэг нөгөө өвс нь багасаад хоногт 12 хил өвс идэж байгаа. За тэрнээс багч орж ирж иж бодлого 10 орчим үлгээрэж орж ирж болох. За тэгэнгүүтээ нөгөө хошуу удааны хэмжээ бас ахаад буурж байгаа. 1.2 хил юм уу 1.1 хил болчихж байгаа. За тэгээд хивгийг үл яг зүгээр нөгөө махан дарга хүчийг буулгахгүй гэдэг үднээс нь яг хивээр өгöd ах шиг байна. Оролцоо 1 хил орчмоор өгöd. Ингээд тийжгээд явж байна. Тэгэл энэ дээрээс үзэл нөгөө давхалтай нь уйлдуулаад за тэгвэл энэ сууж ивэл энийг нэмж өгье. Энэ нэмдээд байгаа учраас ингэж өгье гэдэг асуудлаа яриа яваад байгаа асуудал гарч байгаа. За анх удаа цэвэр азаргах гэж байгаа хүмүүсийн нэвтрүүлгийг үзэж байгаа гэж бодож байна. Яа тэгэхээр одоо энэ сэрээний өндрөөр хэмжнэ гэсэн энэ одоо шийдвэрийн дараа бол ер нь дор бүрнэл үржүүлэх хийгээд эхэлсэн хаа сайгүй л одоо цэвэр адуунууд авчирсан л үзэж байна л та. Тэгэхээр тэднийг одоо маллах тухайд нөгөө хэд маань туршлага багтаа байгаа шүү дээ. За анх оруулж иж байгаа ер нь ямар температурт ямар хууч хүчээ хөдөө орон нутагт малчт маань гарын дорын материалаар ямар хууч хүчээ хийвэл боломж юм байдгийг. За тэгээ яаж байдаг дулаанд сэрүү өдөр яах хэвээр ингээд та нэг сайхан зөвлөгч. За манайх бол 40 үйл ер нь усууд хүн болгоод өөр өөрийнхөө чадал хэмжээгээр барьж байна л та. Тэгээ 40-нд байлгана.
Нартаа сайхан өдрүүл үйлчлсэн гаргаад биш тэрий чинь. Тэгээ гаргаад гадаа өөс тавьж өгөөл гадаа байлгаад идэв. Агаар л ирнэ хэрэгтэй. Өөрөө нөгөө шээсцэн дандаа амик ялгаруулдаг болохоор чинь шээсэндээ их удаан зогсног чи хэцүү шүү дээ. Тэгэхээр эрүүл агаарт сайн гаргаж явах хэрэгтэй. Тэгээ сайхан тордлол хэрэгтэй те. Тэгэл хавар нэг өвлийн 3 сарыг авчих юм бол тэгэл гадаа дандаа үлчдэг дөө хайхгүй. Нэмж гаргаад атгаа авахгүй болохгүй хэрэгтэй. Байранд их чиг даадаг байрны чинь ханууд бол дандаа цан хөрөг болтой шүү дээ. Тэрнээс нь гахтаал сайхан нэмнэж чирэгжүүлэх талаас нь авчиж явах хэрэгтэй. Нэг гаргахтаа тэгээд удаан байлгах тийм үү? Гадаа ер нь хэдэн цаг хэдэн минут? Нартай өдөр бол өдөр жил байлгачдаг. Тэгэл орон оруулчихдаг. Ер нь зүчээний дулаан бол нэг 7-8 гараас л гэдэг нэмэх. Нэг өөрснөө нэг амьд амт учраас амьд паарал гэсэн үг л дээ. Тэд чинь 2-3 дуучин тэгэл баяраа дулаах нэмэх гараастай байгаад байдаг. Агарын солилцол их сайн байх юм Тий, шиг. Тэр доотлын шал бас их чухал ах шиг байгаа тийм. Шалыг одоо мод гэдэг юм уу одоо доороос бас хайрахгүй. Доороос хэвтэр бол энэ цэвэр адуунд бол тэр тарах хүчээр авахд маш их чухал юм байна гэж ойлгосон. Тий, хэвтэн цэвэр адуунд чи хэвтэх дуртай бас. Сатгал үедээ л хэвтчихил байна. Манайх бол дандаа тоосхон шалтай байгаа. Тэгвэл туураа нийлэгдэхгүй сайн доотхын сайн маш сайн цэвэрлж явах хэрэгтэй. Тэгээ энэ дайр мэйлнүүд чинь бүр овоолчихсан юм. Өвс юу ирнэ, баас ирнэ. Тэгэхээр ч нэг туураа ургаад чигтээх юм болно шүү дээ. Тэгэхээр тэрийг маш сайн цэвэрлж явах хэрэгтэй. Чигтэй орчинд бол туураа нэг ургадаг юм бэл. Тэрийг бас сайхан авцаасч хуурайд иж өөлж явах хэрэгтэй гэдэг. Тэр одоо доотлын хэвтрийг бол өдөр өдөрт нь шалгах хэрэгтэй юм, өнжөөд нэг явах хэрэгтэй юм. Тэр та жишээлбэл тоосгоор гэж байна. Тоосгон дээр юм дэвсдэг юм уу? Дэвсэхгүй, тоосгон дээр дэвсэхгүй, тоосгоч надаа нөгөөс нь самардаж мамардаж байна. Тэгээд туураа нийлэгдээд гэж тайхан байдаг. Ер нь өдөр болгон цэвэрлж явах хэрэгтэй. Бас энэ авч. Зарим хүмүүс өвтөс асгацсан байх юм билээ. Та бол тэгдэг юм уу? Үгүй. Нэмэлт хижээл ер нь юу гэдэг юм бэ? Одоо тэгээд мэдээж нөгөө нэг өөрөө үнэтэй адуу. Дээрээс нь нөгөөдхий чи үнэтэй ямар тэжээгээд авах боломж болцоо ч бас хомс шүү дээ. За яг витамин тэжээл өгнө, витамин өгнө. Тэгээд энэ нөгөө 100,000 энтрийн нөгөө нэг тэжээлээс авч өгнө л дээ бас. Тэгээд авьяас хэвэг өсөөр л байдаг. Өсөн сайхан нарийн алим гээл одоо нарийн эндийн мөстэй гэх юм билээ шүү. Хөдөөний ведэрч чадахгүй шүү дээ. Түүнээс зарим бас лууван тэр нөгөө харанхуйд орчинд бол лууван сайн гэх юм лээ. А витамин тэр нүдний хараанд сайн гэдэг луув их өгд юм билээ. За мэдээж энэ олон жилийн туршид одоо бас өвтгөө яахгүй зовоохгүй байсан бол одоо бас ташаал болох л байх л та тийм ээ. Ер нь одоо миний сонсод дууснаар үгүй нэг жоохон бие нэвгүй болоод тэгэл эмчэд үзүүлэхийн завдалгүй л ингээл хинтцэн штэ гэд уяачд ярьчээд юм л да. Ер нь бол бас амархан хүндэрдэг юм болов ямар нэгэн өвчин оёг болвол гэд тиймэрхүү дүгнэлттэй явж идэг. Тэр үржлийн өвчин туссан үед бол манай тэр хамгийн түрүүч язар балет гэж байсан бол тэр үржлийн өвчин тарган хэрэг бөксөн маш хэрч байлгүй гэсэн. Тэгэхээр ямар туршлагагүй эм тариач байдгүй байсан. Одоо бол тэр юу гэдээ гараад ирсэн. Дэмэн нэгэ тариа гараад ирсэн. Орсоос орж ирдэг. Тэр аягүй сайн байна. Тэр ер нь тэгэл хээл түлгэнд орохын өмнө бүх гүндээ хийдэг би урьдчилан сэргийлээд. Тэгээд азаргандаа хийчихээ. Тэгэл өөр одоо ортуулахгүй тэгэл. Хартай өмшгөл өглөөр тураагаад тэгэл давхаад байна. Яг өөрийнхөө одоо өөрийнхөө л гүнүүдийг хураалгаад байд юм уу? Та чинь жишээлбэл нөгөө адуу 2015 онд хоёлоо уулзж байхад хүмүүсийг бас одоо гүн хурлах чадварыг нэмэгдүүлэхээ суглаагаар ч одоо цэвэр азарганд гүүруулах хэрэг өгдөг. За нутаг нугийнхны хааж дэмждэг гэдэг. Ингээд ер нь бол тэр цэвэр азаргандаа бас гүү хураалгах боломжийг бол хүмүүс нэлийн өргөн олгод юм байна гэж ойлгож байсан. Тэгэхэд азар ховор байсан. Тэгээд би ч нөгөө сумын яалт аймгийн төвийн уяачдын яалт центр дээр нөгөө суглаа явуулаад цэвэр азаргандаа гүү тавиулах их суглуулдаг байхгүй. Одоо хүмүүсийг урамшуулж бас өөрөө олуулаа байхгүй гэсэн ганцаараа давхад гэж байхгүй шүү дээ. Тэгээд орноо аймгийн наадамд юун дээр яалтканд оролцсон цаадаа суглуулад азарганд гүү тавих хэрэг суглуулад гой сүмбэрнтэй суглуулад сундад суглуулад тэгээд яваад байдаг. Тэрний буйнд бас зарим улсууд нэлээд хэдэн элхиз адуутай болсон. Тийм тохиолдолд гүүг нь яаж одоо ямар хугацааны өмнө авч одоо нэг аюулгүй байдлаа хангадаг юм бэ? Гүүндээ ер нь ямар шаардлагатай вэ? Насны, зүсний, бусад байдлуудаар. Зөвсүүлж яг улсууд тэгээд өөрийнхөө айлгайгүй гэснээр авцсан шүү дээ. Тэгээд эренгүүт нь урьдчилан сэргийлэх тариа хийдэг юм да. Ер нь тэгээд нөгөө
хөдөөнийх нь бас нэг наашаа хот яваа шинжилүүлж амжихгүй шүү дээ. Манайхан бол өөрснөө гүүнийхээ цусыг авчраа шинжилүүлчихдэг. Тэгэхээр эрүүл өгөө тавьчихдаг. А нөгөө хүний үгүйс ямар чи яваа шинжилүүлж иргээл байлтай биш. Тэгээ одоо сүүлийн үед дандаа тариа хийгээл. Тэр утсан зэргийг тариа хийгээл. Тэгээд азарганд тавьчихдаг. Азаргандаа бол тэр тариа хийгээгүй ямар нэгэн одоо юу гэдгийг эрсдэлтэй одоо бол тавиулдаг юм. Та ер нь одоо азарганд чиггүй тавьвал бас тодорхой ханш мэдээж тодорхой хэмжээний үнэлэмж явах хэрэгтэй бах тий. Одоо бол түгээмэл болцсон гэдээ яаж нэ хүмүүс бас тийм санал тавьбал хүлээж авах одоо нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс зааж. 50 улсууд бол одоо хот мотор бол 5 сая энэ гээд үнэтэй юм лээ. Ивэл энэ 2 саяар л тавиулдаг юм нэг. Гэтэ нэх тавиулдаг юм ер нь өөрөө гаргаад үржлээ хийгээд өөрийнхөө адуун дээр хийж өснө ашигтай илүү ашигтай байдаг. Хүмүүс их тавиулна. Нутгийнхаа хүндрийг бол тавиулна шүү дээ. За хоёр азрахтай хичнээн гүүн дээр үржил хийж байна. 40 гүн дээр л хийж. Манай хүн нэмхүү бас хоёр азрахтай, хоёр анги, цэвэр анги л азрахтай. Тэгээ дөрвөн азрахлаа манай дэлнийд. Гүүнүүдийн удам хөшил маш чухал бах тийм ээ. Та ер нь ингээд хаанаас удам мал цуглуулж гүүгээ сайжруулсан юм бэ? Ийч одоо бас л нэг хотоос бол аваагүй тэгээд нутгийнхаа одоо аль сайн гэсэн айлаас л даагаал цуглуулдаг шүү дээ. Тэгээд дааг нэг үлдээ яванд. Дааг нараа хямд төсөр тэгээд найдвартай юм олдоно. Бүдүүн гүөхээс үний чавж өгн тэгээд үний судлаач юм мэдэгдэхгүй шүү дээ. Яг хийгээд дааж юм бол найдвартай сайхан анхан хурдалчихсан. Тийм юм цуглууллаа. Тэгээд тэдний тийм одоо цуглуулсан учраас нэг гарсан болгоно хордон байхгүй юу. Эрүүд хүнд ганц гүйл заяадаг гэдэг надад харин сайн суулж ярьдаг болохоор харин 10 хэдэн гүйл сайн гүйл таараад байгаа юм. Ямар одоо нэг удмаар нэрвал тийм сумын тэр аймгийн тэр сумын тийм удамтай гүү байгаа гэдэг ингээд бас дэлгэрүүлэх сонирхолтой байх болов уу? Тэр Дорногов аймгийн Алтан ширээ анхны тэр нэг одоо тэр ховдод төрүүлээд байгаа ээр мөрчин болохоор Дорногов аймгийн Алтан ширээ сумын энкригээ залуу байдгийг. Тэр залуугийн нэг үрийг манай найз авсан Шарав дэржигэд аймгийн алдарт туяж Дорногов аймгийн тэр авсан. Тэгээ тэрийг хурдалсан. Тэгэхээр ночод би Шарав дэржийн хээр үрийн дүүг нь авчихгүй тэр энкрис. Тэр нэг хөрөнгөө гэдэг. Тэрнээс гарсан болгон хурдлаад тэр юу одоо инжлийн тэр Баатар байлгийн хээр мөрчин тэр гүнээс гарсан. Гэх мэт чинь тэгээд энэ тэнд хурдсан юмны дүүнүүд сайн да. Тэгээ их хурдаас гэтэл дөлгөө хонгор морины дүүгийн төл над баг. Талигаас оюун бэлэг бахта над бэлгэлж байсан. Тэгээ тэрний төлөө бас хурдан. Одоо дандаа өгшөлтөй хадуул авдаг. Тэр Дорноговын дэлгэрхийн тэр том уугна гэдэг юм баяр гэдэг. Тэр бас их хурдан хадуутай. Тэрнээс ирсэн хадуунаас охид авсан тэрнээс гарсан болгон бас хурдалж байгаа байсан. Тэр энэ жил ховдод дөрөвт ордог хээр болохоор тэр ууган баярын хадууны ихтэй. Том уугнаг хадууны ихтэй. Тэгээ манай азарганы тэр санчирын тойл байгаа. Тэгс мэдсэн дандаа энэ тэндээс дандаа гайгүй гэсэн юм авдаг. Энэ жил гэхтэл одоо явж нөгөө Монгол хоёрын эзэн хөрөвдөрж хийж биш төвшин ширээг. Тэрнээс хоёр дааг байд хоёр авлаа очиж. Соёллоо хоёул. Тэр хуучин танил найз судалтай ярина. Тэгээ юм аав гэдэг. Гэх мэтлээ дуугаа сайжруулж байна. Гайгүй юмны. Тэгээ Монгол хоёртэй яг нэг эцэгтэй гүний Монгол хоёрын дүү гүний дагыг над бэлгэлсэн дээ энэ жил. Манай найз. Гэх мэтлэн тэгэл өвгөн гэхгүй тэгэл дааглаа яваад шүү дээ. Удам өгшөл сайтай үний юм л авч байгаа хэрэгтэй. Энэ бол суучин тэгэл тэр тэний ирээдүйд нэг ийм гүү болно гэж ихэн хэлээд өгч байгаа ш дагаа явж байгаа ихэн тийм ээ. Тэгэж уусууч мэдхгүй тэрнийх гэх нэг юм авцгаагаад одоо 40 жил мөр үйл айрагддаг бай та нэг айрагдах юм өгөх гэж үрээд ирэх юм шүү дээ. Тэгэхээр тийм юм сайн охид дунд л би охид дуу сайн авсан да. Үнээс нэрээ доо нэг аваагүй. Та түрүү нэг ингэж хэлсэн. Соёлонгүйний төл их хурдан байдаг штэ гэж. Одоо ингээ үржил хийгээд ирэхлээр бас тодорхой дүгнэлтүүд хийгээд ажилтнууд дээр үндэслэн дүгнэлт хийж байгаа байх л та. Соёлонгүйний төл их хурдан байдаг. Ер нь одоо хит одоо гүүний тухайд хит насндаа илүү сайн төлөвөх магадaltaй байдгийн. Азрагны төлөө тэгвэл аль наснд нь гарсан төлөөд илүү хурдан байдаг юм байна вэ?
хурдлах тухай, за мөн чанарын тухайд бас яриа л да тийм ээ. Залуу гүнүүд л өгөл дээрдэг хязгаалангаш дээш насны гүнүүд л хязгааланд нь хураалгаад ер нь унгалсан гүгэл цэвэр азарганд өгөл найдвартай гарна. Бас унгалаагүйгүй бага адуу энэ төр бэрхцэг энэ төр аюул гарч болно л да бас тэгж ярьдаг юм л явсууд. Над бол тийм тохиолдож байгаагүй. Тэгээд манай өгшил удам сайтай адуугаал өгчтэй тэмдэж. Тэгж үгүй нэг хүнд өгөө явуулсан нүүр бардам өгч явуулна. Ахан тэгтэгсэн шүүгээ нэг гоншинтай юм өгч ивэл хүнч гэсэн гоншинтай махыг л бодно штэ бас. Битүү адуу гэхдээ битүү адуунаас сайн гарна гарна. Тэг үний азал мэднэ. Ас авчгаа ус азам гэж их юм байна. Соёлон гүний төлөө илүү хурдан бах шиг ажиглагддаг гэж. Өөр ер нь хэд хүртлэх гүү сайн төлөх магадлалтай байна вэ? За гүү ер нь нэг 17-8 нас хүртэл сайн төлөвөндөө юм. Сайн гүнүүд бол. Тэгтээ бас харж байхад бас юу юм блэ? Зарим азарганы төлчийн ингээл нэг нь яваад нэг нь явахгүй байгаад байдаг штэ. Тэгэхээр ус мусандаа зэл мэлэн дээр энэ төр бас өөр адуу гიშгэх магадлалтай. Тэгээ нэг нь тэр азарганд байж байгаад гарсан юм болохоор хүн тэр азарганы төлгээд үйдэг. Бас тэгэхээр ажиглалт айгүй хэрэгтэй юм билээ. Энэ адуугаа сайл малж явах хэрэгтэй. Жишээлбэл манай нэг алгаггүй байсан юм а тэгсэн чинь тэр байснаа тэгэхэд азарганд байсан. Тэгсэн чинь тэр би усан дээргээ усаж байсан чинь дахиж ирээ тэр бүрд оржоос авсан шарах халзаа азарх гიშгээд байхгүй тэрийг. Өөрөө ч гიშгүүлээд байгаа. Тэгээд би хойт нэгээр хараад исэн. За энэ одоо юу болдог бол та гэсэн чинь харин араб онтгол гарч ирж байлаа шүү дээ. Гэх мэтчлэн бас их алдаа гарах магадлалтай. Бас сайн харж байхгүй бол ер нь. Ер нь тэгэл хартай юм шиг л банштай адуун дээр бол хоёр азааныхаа дугл гэж л харна шүү дээ. Одоо энэ азраануудынхаа төлөйг харж хахад хэдтэй одоо үеийнхэн төлөвд арай илүү гайгүй байгаад ах шиг үнэ. Эсвэл наснаас илүүтэйгээр тухайн жилийн онд оролт нөлөөлж байна уу? Онд оролт их нөлөөлнө. Амар сайн тарга хүчээ авсаад бол гарсан хавар гарсан төлөнд заавал товир сайхан эрүүл чийг гарна. Хавар эцэцэн гүнээс бол муу юм гарна. Нөгөөдгий чинь ямар сайн гүйлээгээд авчил азарганд өгсөн азарга тоохгүй нэцэн юм чинь. Тэгэхээр адуугаал онд оруулалт их хэрэгтэй. Атар нүүд сайн хийж ил. Сайн хийж байхаар юм л. Одоо таныг азаргнууд ч бас 10 гарчлаа гэхэлэр ч бас жоохон нэмэлт юмнууд өгөөл өхөр л болсон байна тийм ээ. Тий, нэг нь 10 дахь, нэг нь 16 тай. Юугаар дэж яах вэ та? Одоо нөгөө ялангуяа нөгөө гүүс барахгүй байх ёстой шүү дээ. Гүү тарган байна. Дээрээс назар бас өөрөө бас тарга хүчтэй байх ёстой үстэй. Азар би оюус хэвгээр л хичээчдэг. Тэгээд яг тэр нөгөө нэг дуутай хичээлүүдээр гадаадаас орж ирж байгаа 100 хэдэн мянган мэйл центргээ тэрнээс авчих хичээдэг юм бас давхар ойлж өгдөг. Тэнийг өөр нэг юм хийдэг юм доо манай азар дасцсан болохоор тэгээд орж ирэнгүүтэл таргалчихдаг шүү дээ энэ. Англиараа базарнаач. Гүүнүүд ер нь танах одоо дээдл нь хэд төрж байна вэ? Гүүч одоо тэр алаг азарганы ихнийг 23 хүрсэн ба 24 хүрсэн. Бус гүүнүүдийн тэгээд нэг 20 хүргээд л үйчдэг да. Хөгшин гүүнээс бол ихтэй юм гарахгүй л хөгшин гүүч нөгөө махан шуугдаад ирдэг. Тэгэхээр сайн юм гарах найдлага багтай бол. Энэ залуу гүүнүүд л өгч ивэл азарганд бол. Залуудаа хязгаалангаас дэш гүүнүүд л өгч ивэл. Тэгээ гол удам өгшил бас галбир энэ төр харж тэнч. Араб адууч нь заа нуруу тэгшхэн байгаа. Тэгтэл бөгтрөг сайтай сайхан гүөхчлээвэл бас эсрэг л гэж өгдөг юм л да дээр юу яачиж. Эсрэг ястай л адуу хөн л да. Бөгтрөг сайтай, хавирга сайтай тийм л адуу хөн л да. Тэрийг нь сарна. Жилдээ ер нь хичнээн унаг авдаг бай та? Сүүлийн 2 жилийн бас муухан унаг авчихна. Сүүлийн 2 жил их гүү их суур идэх их одоо яад. Тэгээд айлууд нь төс айгүй суурлаа гэдэг. Энэ жил нэг бас цөөхөн авсан. Нодон бас цөөхөн авсан. Бусдаар үл ерэн сайн авдаг. Жилд нэг 70-80 унаг авчдаг. За тэгээд ер нь эр голдууг нь бол сарванд зарчдаг юм шүү тий. Сарванд зарчдаг. Та ер нь охин адуу зардаг уу? Охин адуугийн тун цөөхөн зарна. Одооноос л зарахаар бэлтээ болж ийн гэсэн үг тий. Тэгвэл дандаа нөгөө гүү мүү болгох гэдэг нөгөө сайн юм хадгалаа л гэдэг. Охин адуу зарчвал тэгэл ирнэ. Ben Сүхбаатарын охин адуугийн л ашиг босоод хуу авчиж шít. Мөнгөөр зотоод. Тэгэл тэр хүн чинь дараа нь ахаад хүн ирэхэд өгөх юм байхгүй болно шít. Саваа зарчихаа л.
савын саваал авч үлдэж байгаа хэрэгтэй ямар ч юм. Адууны ханшны тухайд ер нь ямар хуу байна вэ? Одоо мадгүй нэвтрүүлгийг үзээд бас адуутай болыг зорж байгаа хүмүүс залуучууд холбогдож магадгүй юм л да. Тэгэхээр Адууны ханшны хувьд миний хувьд нэг 3 саяас дээш л зарддаг. Тэгэл адууныхаа байдлаас болно. Эхээс нь болно, ах дүүнээс нь болно. Тэгж л зам үнэлдэг юм да. Нэг хайтар үнэтэй адуу байхгүй надад гайгүй. Хажээсруугаа ер нь хамгийн дээд нь хэд өргөж нэмэж ирсэн бэ? Би нэг 10 хэдэн саяар зарж ирсэн. Нэг хайтар үнэтэй зараагүй. Манай хүү тэр хонгор халзан үрэг тэр Шинбаатарт нэг жоо хараа үнэтэй гэсэн баг. Тэгээд ноцонгуутаал 2 төрүүлчихсэн шүү дээ. 2 үсийн нааданд. Тэгээд том хараа машинтай хүн ирээл дагаал таквад гэдэг гэсэн сумгаанууд дээр. Тэнд Шинбаатар байсан юм бил. Ононгой за ер нь одоо уяачд бас энэ Сүхбаатарлууч гэсэн нэлийн түгээмэл хийдэг болсон удам дагуулгын төрлийн үржүүлэг гээд одоо сайн чанарыг хадгална гээд тухайн зүйлсийг хадгална гээд нэг ийм юмнууд хийгээд байна. Та ер нь туршиж үзүү энийг санаатай санамсаргууд дээр одоо удамдаа буюу одоо төрөл дотроо үржүүлэхт орсон азраггүй ба танаханд байна уу? Би бол бүх адууга компьютертэй бичсэн. Тэгээд нөгөө Орос одоо энэ дэлхийг дуурайгаад нөгөө бүх удам машин ингээд тавьчихсан байгаа байхгүй юу? Тэгэхээр чин тэгээд нөгөө гүүгээ аваачаал азарган дээр өрж үзээл тэгж бол тавьдیں۔ Да бас. Тэрүүнд бас төрлийн үржүүлэг орж байгаа. Тэгээ ямар байна үр дүн? Та хэдгээр үе дээр нь хийж гинэ вэ? Тэгээ Орос морсондаа 4-5-аас үе дээш үйд юм бэл. Тэн дээр нь хийсэн дээр дээ. Яг удам зүгч бас мөн тэгд зөвлөжээ. 2 3 дугаар үе гэдэг бол арай эрсдэл өндөртэй. Тэгэхээр 4 5 дугаар үе 5 гэсэн одоо юуг бол санал болгож байсан. Тийм билээ. Тэр одоо тэр нөгөө Оросоос хийж байгаа одооны паспортыг үзэж явахад 4-5 дарайл нэгдсэн байт юм билээ. Их эзэг нь. Тэгэхээр нөгөө төрлийн үржүүлэг үе одоо нэг гений авч үлдэх. Тэгэхгүй нөгөө ген чинь сарны явчихд юм байна л да. Хэдий сайн одоонууд ч гэсэн тэгэл сарны явцдаг. Тэрийн буцаад нийлүүлдэг гэж ярих юм билээ. Таны тэгээд туршилтын үр дүн хэр вэ? Би тэрийг сайн ягааг багтаа тавьчихсан юу байж ба. Тэр нөгөө одоо тэгээ бэлэн нөгөө эцгийн удамгаа бичсэн, доор нь эхийн удамгаа бичсэн чинь тэгэл нэг азарган дээр авч тавиал нөгөөдхийгөө зөөгөл компьютер одоо нэг гоё юм гарчаад байсан. Тэгэл зөөгөл харахаар чинь энэ хоёр тохирох нэг уу энэ болохгүй юм байна. Хоёрхан дэндүү айтч юм тэргээд тэгжил хийдэг юм да. Та одоо сонгомл үеийн нэрлэгдүүлэхийн үржүүлэхийг л төлхөө хийж гэнэ үү? Одоо тухайн төрөлд нь одоо Монгол одоо монголоор нь авчулдаг. Эсвэл арабыг яг арабаар нь цэврээр нь үржүүлэх, англиар нь цэврээр нь үржүүлэх гэдэг зүйл хийж байгаа юу? Хийгээгүй. Гэхдээ бол Монгол адуу надад бас байна. Монгол адуу нэлээд би Монгол адуу бол устна гэж байхгүй л дээ. Нэгэнт дийлдэхгүй адуу бүхэн уйдаг улс гэхэд Монгол адуу дандаа байж штэ. Ер нь манай адууны хувьд бол ер нь Монгол адуу нэг 30%-тэй. 70% нь бол дахиад дандаа нэг 25-тай 12-тэй тийм релиз зэрэгүүл болчиход байна л да. Монгол азраг авт тавьж байна дундаа. Нэг араб гүнүүдтэй, англи гүнүүдтэй. Тэглэж ядууга сайжруулаад тэднээс дэжгүй маа бас. Монгол азрагны төлөвд араб англи гүнээс гарсан бас сайн байна шүү бас. Одоо яг энэ сонгом одоо нөгөө релизжүүлэх хийгээд ирэхлээр одоо бэлчээрийн малгайтай манайх шиг нэрс тус уур амьсгалтай нөхцөлд бол булчтаа шиг эдийн засгийн одоо маш их зарлууд гарнаа л гэсэн юм яриад байгаа юм. Мал хэвэрхшин гэж тий. Гэтэл та нийт одоо Адуун сүргийнхаа бүтцийн 70% релизжүүлсэн ба шүү дээ. Тэгэхээр одоо би бол түрүү таныг нөгөө орлого олох тухайд асуугаад байлаа шүү дээ. Хэдэн төгрөгөөр сарвагаа зар тийм ээ. Дээдл нийт үрж ийн үү гэд. Магадгүй зарим нэг нь одоо таны яриг сонсож хагаад тооны машин тэгээд Надясрын гэдэг нөхөр чинь жилдээ нэг хэдэн сая төгрөг олчт юм гээд гараад ирж болцсохгүй юм л да. Гэтэл та тэрнийхээ хэдийг нь одоо энэ адуундаа буцаад зарцуулдаг. Ер нь бол энэ релизжүүлэг хийгээд яжхлаар бас одоо нөгөө зардал хэр их гарч байна вэ? Адуу хэр хэврэгшчээд вэ? Та тэрийг одоо онд мэнд оруулахын тулд ямар хэмжээний зардал гаргадаг вэ? Тэжээл өвсөл маш их орно шүү дээ. Нодон гэгтгүй чинь 40 хэдэн саяар л тэжээл өвс авалгаа шүү дээ. Өвсийг авсан, хэвэг тэжээл их орно. Авьяас маань идээс идэл авьяас хэв хоёр өсөөд үйдэг, өвс өсөөл үйдэг. Тэрийг л маш сайн анхаарч тооцоотой байхгүй болохгүй. Гэхдээ ер нь 50-тайг мөвөл дандаа бэлчээр төгөлждөг. Бас нэг орж ирээд байхгүй. Яг ядарсан юм уу? Зарим нь эрхлүүлжил авчаа үйлжүүл нөхөөс биш. Старууд ер нь чирэг шүү 50-тай адуу яах ч 75-тайч бас нэг 2-3 жил мөдөөр идэхээр өөр яадаг ч юм лээ. Тэгээ манай отор сайн хийдэг л дээ.
хинтийн дархны зааг дээр хинтийн дархан гой сүмбрийнхээ цайдамгийн газар очиод өвччихдэг. Тэрэд бол өөс сайтай тэнд гайгүй өвччихдэг. Та бас дахиад үржил хийх гэж оролдож үзсэн тий. Тэр ер нь хэр одоо үр дүнтэй болсон бэ? Одоо нөгөө жаргал хулан тий аавчлаа. Ер нь бол тодорхой хэмжээний туршилтууд хийж тэр ер нь ямар байсан бэ? Дорн говь чих хулан ихтэй. Тэгээд нөгөө хулангийн усууд алаад байд юм ээ. Алаад байхаар өнчөө онох үлддэг. Тэгэхээр би давхиж чад манай ахныг тэнд манай хүрээт гэдэг газар одоо өнчөө онох байна гэдэг. Тэгэж барьж ирээд хийжээгээд. Хоёрыг ураг завцсан юм а. Тэгээд нөгөө өнчөө оногаа дандаа юугаар хийжээгээд байсан. Одоо энэ өөлгийн хинтэргээд савтай сүнүүдээр л хийдэг байсан шүү дээ. Тэгээд ажгүй болсон шүү. Тэгээд би зургуурга авахгүй л энд тавьсан байсан та нэг хоёр холоо хөтлөөд. Тэгээ надад үржил хийхэ гараагүй. Нэгж гараагүй. Тэгтэл манай хажууд 87 онд нэг хүн хулангийн дааг давхиад байсан. Аярх суманд. Тэрийг авцраад Говьсүмбэр аймгийн Шивэ Говьсуманд тэр төмрөөч гэрд хүн авцраад зэлэндээ өчсөн байсан чинь зэлний захын хязаалан байхдаа гүгшгээд зэлний захын цавдар гүнээс нь хулангийн эрлиз унах гарсан. Тэрийг би яваад байсан чинь бас гараагүй. Тэгжил нэг хулангийн эрлиз үтсэндээ одоо тэгээ Дорнов аймгийн Хөвсгөл суманд 2 эрлиз байлаа айлд. Охин 2. Охин ер унагалдаг юм билээ. Эр нь ер төлөө өгөхгүй л юм. Хоромсомын зүрх гэдэг болов? За хоромсом гэдэг нь зөрдөг гэсэн тэр нь. Гэхдээ яг үдэ 100 гүнд бол нэг удаа унагалдаг тийм тохиолдол байдаг гэж. Их ховрол юм билээ хулангийн эрлиз бол. Таны тэгээд тэр холонгоч хэдэн нас хүрсэн бэ? Одоо байгаа юу? Миний чинь 7-8 нас хүргээд би тэгээд сухад аврах тогтсон. Энэ богд бол цаа зам дээр нэг 3 холон байгаа л байдаг гэсэн та нөгөө тараашин дотор. Сухад аврах авсан. Тэр одоо нэгэнт гардаад өссөн учраас одоо талд нь тавьбал буюу одоо зэрлэгэр нь тавьбал яаж чадахгүй байх гэж та бодсон юм уу? Чадахгүй тэр үл. Даквал ирэн та яа тэр хамаагүй хэсэг өвчтгийн тэр чинь. Тэгснээл өндөр шилд танаа хол явж байна хадагтаагаал гэдэг нэгдэлт маргааш нөгөөдөр нь даквал ирсэн л гэдэг. Хамаагүй хэсэг юм л явсан. Тэгэл айлаа одоо үргээгээл өмөлөл даквчинд нэг чинь мухаарлаад. Бас илжиг шиг орилдэн штэ юу чинь. Холон чинь илжиг шиг орилно. Тэгэхээр адууны төрөл биш юм шиг байна бас. Янзгаахгүй. Мухаарлаад байдаг. Нэг юм таныг саяны яриг сонсныг санаанд орлоо. Говьлтай аймагт Алтай суманд би Говьлтай ер нь аймагуудын сумдаар тойрдог та мэдэн тийм ээ. Говьлтай аймгийн Алтай суманд явж явах тэнд маш хэмжээ ер нь илжиг хэлбэгтэй юм билээ. Тэгээ Алтай сумын уяачид манайх энэ олон илжигтэй учраас манай эндээс хурдан адуу сайн адуу төрдгөө маа. Энэ илжигнүүдээ гэдэг ингээд бас нэг жоохон илжигнүүдээ нүд үзүүрлэх мэхтэй яг хурдан хурцтай. Магадгүй илжгээрээ бол нөгөө ажиллаа нугалдаг хүмүүс бол тэгж бодохгүй л байсан байх л та. Одоо сая яг нүдэр хулангууд танаа адуунд байхад танаа адуу хэр хурдалж байсан бэ? Хулангуудаа өгснөөс хойш хэр байсан бэ? Гэхдээ манай адуу хулан байхад хурдалж ил байсан. Хулангаа өгснөөс хойш хурдалж ил баг. Хулан бол яг нөлөөлөхгүй тэр сэтгэл зүй асуудал баг. За ийм сонирхолтой үржүүлгүүдийг хийжсэн хүн байна тий. Хулангаас төлөв авч чадаагүй. Ингээд ажис руу таны азаргнууд чинь нөгөө нэг уяжтай холбооноос өгдөг нөгөө алт мөнгө азаргаа аваагүй юм уу? Аваагүй. Нэг алт мөнгө азаргаа авахаар амжилт гаргаагүй. Эдгээр чинь хотод ойрхон байгаа ч юм их амжилт гаргаж шít. Манайс хөдөөгөө тэгэл гой балтай ховдоор яваад авахар чинь тэгээд. Та гэхдээ одоо эднэрийгээ бүртгэлжүүлж аваад ер нь бол төвччихэл амир юм байна тийм ээ. Тий ер нь би өмнө амтнаас мэдээлэл аваад бүртгэл гэдгийг өөрөө бол компьютертэй бичсэн л байна. Энэ ингээд уяачтай уулзаад ярилцж байхад ер нь бас нөгөө альва адууны удмыг л одоо та бүхэн яриад байна шүү дээ тийм ээ. Ямар гүний одоо төлөв хурдан байна вэ гэж хоёлаа азар гарах ч гэсэндээ одоо тэр хурдан азарганы төлөв ингээд ямар байдлаар ямар нэгэн байдлаар удамшаад байна гэж. Яг түүнтэй адилхан уяачтай уулзж байхад үгүй энэ хүнд ч гэсэндээ тэр удам их чухал байдаг юм байна. Энэ адуугийн чинь бас хурдлуулад хурдан хурц сайн тохиулаад сайхан ивэн болоод хурдлуулад байгаа хүмүүс дээд үедээ ямар нэгэн байдлаар л уяач удамтай хүмүүс үйж энэ адуу гэдэг амьтантай ойлголцдог нэг хайрладаг дээдэлтэй хүмүүс үйж гэл ингээд ойлгогдчихэдэг юм л та. Хамгийн наад сайхан гэлдэг чи одоо энэ жил богдгэр азаргаа төрүүлэгжсэн юм жоб байна тийм ээ. Нөгөө нь одоо төрийн наадамд маар харагдуулжсэн байх чинь өөрөө хотын хөвгт байлаа ч гэсэн. Гэгчлэнгийн ийм зүйлүүд байж байгаа. Таа ч гэсэндээ мөн хоёр талаасаа уяач удамтай. Өнөөдөр бас ингээд үржил хийгээд өөрийнхөө хүчээр хэдийгээр
ийм сайхан урд адуу бий болгож байгаа ч гэсэндээ танд нөгөө алсаасаа дээчүүлийн буян гэдэг юм өвлөгдөж ирсэн л байгаа бах тийм ээ. Тэр одоо дээчүүлийнхаа талаараас ярьж өгөөч. Манай аав бол гомсрон гэж бас сайн уяач байсан. Дорногов аймагт нэг жил 5 адуу айрагдад төрөлгөж энэ төр байсан юм байдгийг. Одоо энэ хүүхдийн клиникийн зөвлөх доктор хэн гэдэг цогтчир гэдэг хүний ганц хүү. Тэр манай адуу морийг ундаг байсан гэж баялан ганц хүү. Цогтчиргаа тэгж ярьж байсан. Нэг жил аймгийн наадмаас 5 айрыг төрөв авчихсан гэж ярьж байсан. Тэрийг би сайн мэдэхгүй, би жоохон байсан. 5 настай эцгээс өнчирсэн учраас манай адуу манай ахтай шилжсэн байхгүй юу. Ахад өгөөл тэгээд ядгаа шар гэдэг хүн аймагт 3-т орсон шарга үрээгээ бэлгэлсэн юм билээ. Тэгээ манайх аймагт 3 төрүүлсэн дээр хордоо хэр азартай байсан. Тэрэн тэр манай ахтар үлдсэн. Ээжийн дүү дээр. Тэгээ би чинь тэгээ адуунаас холдсон хэрэн тэгэл адуу дандаа зүрхэн цохилоод яваад байсан. Тэгэл 98 оноос хойш л орой ихэлсэн дээ. Ээжийн чинь талд одоо жишээлбэл ээжийн чинь аав буюу өвөө таны өвөө болох хүн. Тэ. Манай өвөө Ирэнти гэж бас сайн уяач байсан. Дорногов аймгийн сайхан талын сум дээр Понцог залан гэдэг. Одоо залан гэдэг нэг цол хэрэгмэл юм шиг байгаа. Тэр хүний уяач байсан. Понцог залан гэж их мөр гэдэг хүн байсан. Тэрний уяач байсан юм лээ. Тэгээд Дорноговоос сайхан талын саава нэг хойгуур тойрол хамгийн сүүл зам үүдийн наадмаас л ирдэг байсан гэж байна. Тэгээд тэр Понцог залан бол их сайн уйдаг байсан. Дээр үед их цай өгдөг гэж. Тэгээд хоосон хомтой тэмээ ачаад явдаг гэж, аваад явдаг гэж, хөтлөө явдаг. Тэгээд идэх малаан туугаад л тэгээд энэ зүгээрээ сундаар тойрчдөг байсан гэж. Тэгээд нөгөө олон айрэг төвнийхэн цайг ачиж ирнэ гэж. Тэгээд бардам байж та хоосон тэмээ хомтой тэмээ хөтлөө явдаг байсан гэж. Тэгээд тийм хурдан адуутай хүн байсан юм л. Тэрний уяач манай өвөө байсан, ээж аав. Манай ээж өөрөө хурдан морь тэгээд залангийн морийг ундаг байсан. Тэгээ манай аав бас уяач юм билээ. Бас амар үйдэг байсан. Тэгээ тэр Понцог залан дэлгэрхийн Лусан цэд гэдэг хүн зам үүдийн наадам дээр нэг хээр үнэ өөрөө унагцсан гэлээ. Одоо эвтүүлчихсэн. Тэгсэн би энийг чи авъя гэд шүнжил гал түлээ тойроод хонсон гэсэн. Өглөө хээр үрээ басцал байсан гэсэн. Тэгээ тэрийг автраа тэр хөргөн очоор ирэх гэж байсан. Понцог залангийн хөргөн. Ойднар буучаа гэдэг байсан. Чолоо гэдэг ганц охинтой тэр Понцог залан. Тэрнийхээ нөхөрд өгсөн юм лээ азраг 51 гээд. Тэрний төл хээр азрагыг манай аав аваад азраг тавиад тэгээд тэр манай адуу их сайж ирсэн. Тэгээ ер нь адуу ингээ яриад авахаар л дэлгэрхөр явчихдаг байхгүй манай адуу хамаагүй ярил тэгээд дэлгэрх явчихдаг даангаа дэлгэрхөр явчихдаг. Тайж байна адуу нэг юм. Тайж байна адуу болоо явчихдаг. Тийм өгшөлтэй адуутай хүн байгаамаа би үл өөр. Энэ Сүхбаатар аймгийн сумдар яваад уучтай уулзаал нөгөө сайн удамтай адуутай айлгэл бас яриад явж байтал аль нэг талаараа дэлгэр одоо Дорноговоос ялангуяа банд адуу ирэл сүлсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ Дорно одоо бид та хоёр нөгөө араб адуу илүү сайн одоо Монгол адуу сайн хурдлуулад байна гэдэг сүлж ийнэ гэдэгтэй адилхан бас энэ Монголдоо бол энэ банд адуу бол бараг араб шахуу юм уу? Ер нь одоо ийш тийш явах юм бол их сайн сэлбэдэм байх, сайн удмыг татдсан байх гэж би хүмүүс ярианаас ойлгосон. Удамш ядуур сайн тий. Гэтэ энийг мэдээж барин тавь нотлох боломжгүй хүмүүсийн дам ярианаас дүгнж байгаа учраас. Тэгээд үеийн тэр ярианд л дэндв тайжиг холонгийн адах азрагтай байсан тэр гэж ярьдаг шүү дээ. Тэгээд энэ олон бодонгууд чинь нэг нүдэн зөв цагаануудтай дэсүү шингэнтэй тийм адуунууд байдаг шүү дээ. Дэлгэрхийн бодонгууд гээд онцгой шүү энэ тэнд явж байгаа тийм. Хаач онцгой. За тэгээ бидний урилгыг хүлээж авч манай студид ирж сайхан хууч дэлгэх сайтаас руу ахта баярлаа. Хурдан хүлгийн босоо цагаан хэмжээ дөрүүдмараа үн мөнхийг өгдөж яваарай гэсэн бэлэгтийн өрөөлөөр энэ удаагийнхаа ярилцлагыг жаргаяа. За ингээд та бүхэндээ мөн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Эрдэмт баячид Эрмгийн хөлгөө цувралын ээлж дугаар үзэгч та бүхэн төрлөө. Манай энэ удаагийн зочин Дорногов аймгийн сайхан талаан сумын угуул, Говьсөнбөр аймгийн Шивээ Говьсөнбөр харьяат Монгол улсын ялдар туяач, Монгол улсын аврага дуучин, Гомсрынгийн Адиас сүрэн байлаа. Монголын үндэсний малчин телевизээс сонгон үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Эрдэмт баячид Эрмгийн хөлгөө цувралыг Монголын үндэсний үе соёлоо дээдлэгч Дидиш компанитай хамтран өргөж байгаа билээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дидиш